Микрофон хайгуулсан гэж байна. Окей. Цороод таах хэлж. За, ирсэнд баярлалаа бүгдээрээ. Өглөөний мэнд кофе кейс уулзалтмаар Улаанбаатар хотод хийгдэг гэж удсан. Тэгээ өнөөдөр харин энэ сайхан хүүхдийн баг одоо хүүхдийн мол гэх юм уу? Хүүхдийн ихтлгүүр гэх юм уу? Тим Edu Park гэдэг газар гоё үйл явдал тохиолдож. Тэр болохоор ингээд бидний энэ хажууд байгаа номын санг хүүхдүүдийн одоо унших дуртай номнуудаар дүүргэх ийм хандивын ажил явагдаж байгаа. Тэгээ тэрэн дээр нь кофе уулзалтаа бас хийчихье гэд өнөөдөр энд хурлаа уулзалтаа зарсан. Тэгээд өнөөдрийн такс нь бол та бүхний хандивлах ном байх болно. Тэгээд тэр ном бол лишээ ороод хүүхдүүд энд таны авчсан номыг уншна гэсэн үг. Энд орцоо баярлалаа. Тэгээд бүгд бас хин хиндээ хэрэгтэй юм хийчихье гэж бодохгүй. За намайг пэйж хуудас дагаад ирсэн байх. Зарим нь болохоор Edu Park-ийн зарлалыг бас харсан байх гэж бодож байна тийм. Өнөөдөр миний ярих сэдэв бол би чинь дандаа нэг юм санхүү мөнгө үр зээл тэгэл хадгаламж гэсэн юм ярьдаг юм. Баяжих тухай ярьдгүй шүү дээ. Хүмүүс андуураад байдаг. Уусаа нэг баяжих гэдэг юм уу? Тэр чинь бол юм миний зүгээр ойлгосноор бол хин нэгэн одоо мянгад тохиолдох нэг хүний кейсүүд яригадаад байна гэж харж байгаа байхгүй юу? Тэр бол ингээ бизнес хийгээд мянган өрсөлдөх нь шүү дээ. Нэг нь тэгээ баяжиж байгаа байхгүй юу? Мянган маркетинг хийгээд онлайнаар маркетинг хийх юм байна л та. Тэгээд нэг нь амжилттай тэр маркетинг яваад 999 нь ер нь дампуур нэг гэсэн буст хийгээ тий. Ингээд нэг перцтор нь тий. Тэгээд нэг баяжсан чиншээг ингээ яриад байхлаар хүмүүс өө энэ шиг л баяжих хэрэгтэй юм байна гэж яваад байдаг байх гэж би боддог. Масс буюу бид нар ер нь зүгээр нийтээрээ хүн болгон хийж болох ёстой алхам юу юм бэ гэхээр хүн болгон өөрийн гэсэн тодорхой орлого байгаа байхгүй юу? Одоо ажил хийгээд зарим нь одоо бизнес хийдэг ч байж болно. Тэгээ тэр орлогыг яаж бид нар өөрийнхөө санхүү дээр амьдрал дээр яаж удирдлах хийх вэ гэдэг тухай хуваалцах чанал гэсэн. Тэртээ тэргүй санхүүгийн боловсрал бидний амьдрал дээр байнгын ирж байгаа. Тэр нь болохоор үр зээл гэдэг зүйлээр хүрээд ирж байгаа. Тэгээ бидэрт нэг хоёр төрлийн зүйл ирээд байгаа. Нэг нь болохоор мессеж өгч байгаа. Үр зээл бол за ингээ чи өрөнд орлоо. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр мессеж ирж байна гэсэн үг. За одоо харин тэрнээс юу сурах ёстой вэ гэдэг дадлага ажил явуулах ёстой. Тэгэхээр би бол практик хийх ёстой гэсэн үг. Бидний эхний нэг ойлгох ёстой ойлголт болохоор энэ буруу зүйлийг өөрөөсөө хайх гэдэг зүйлийг харах ёстой юм лээ. Одоо би санхүүгийн зөвлөгөө өгж байгаа хүмүүстэй уулзахлаар дийлийнх нь юу харагдаад байдаг вэ гэхээр буруугаа өөрөөсөө хайдаггүй зүйл харагдаад байдаг. Буруу нь дандаа бусдад байгаа юм шиг тайлбарладаг. Би хүнтэй хамтарч юмаа лойрд болчихсон юмаа тэр буруугаа байхгүй юу? Тэр лойрд зүгнэл буруу очих гээд шүү дээ. Тэгэхээр буруу нь яг хаана байгаа вэ гэдгийг өөрөөсөө хайхгүй бол энд нөө санхүүгийн боловсрол явагдахаа болчихж байгаа юм билээ. Ингээд миний буруу биш ээ гэдэг зүйл. Хоёрдугаар дахиад санхүүгийн асуудлыг суралцахад бидэрт юу саад болоод байгаа юм гэхээр Монголын санхүүгийн хар бараан жишээнүүд дандаа нуугдчихдаг юм байна. Тэгэл хизээч хинт ч яригдахгүй тэрийг ярихаас ичдэг юм байна. Онгой зүгээр тэр хүн амтнд өөрийнхөө тэгж булаагаа яриад яах вэ? Тэнгүүт Монголд болсон санхүүгийн олон асуудал байгаа шүү. Одоо жишээл койны хэрэг байна шүү дээ. Энд чинь ингээд маш олон мөнгө тийшээ ихэд алдсан байхгүй. Тэг хин алдваа хэдэр алдав гэдэг нэг алга болчдөг байхгүй. Тэг байхгүй. Хаагаад үзье гэсэн ч олдохгүй. Тэгэд одоо тэр одоо хин хідэн төгрөг хийгээд яаж гад алдсан юм бэ гэдэг юмыг хайж олмоор байгаа байхгүй. Тэгэхээр дараагийн үеийнхэнд ингмээргүй байна гэдэг юм чи ингээд байж юмраа шүү дээ. Тэгэхээр бид нар тим юмнаас ингээд зүхтаад байдаг. Тэгээ хүүхдүүдтэй ч гэсэн бид нар өөрийнхөө санхүүгийн одоо алдааг ярьдаггүй ч юм уу те. Би бүр хожим хойно манай аав ээж хоёр байраа энэ
циркийн хажууд байдаг манайх байртай байсан байхгүй юу? Сайн амар төв газар шүү дээ, тий. Байсан гэдэг чи одоо дурсамжлал ярьж байна л та. Тэгээ манай аав ээж хоёр тэрийг өстой яг зах зээл шилжих үед 3 сая 500 зарцсан байгаа байхгүй. Тэр нь одоо 99 юм уу мэдэхгүй 90 хэдэн онд юм. Бараг 2000 оны арай 2000 биш баха. Тэр зарцсан. Тэгээ 3 сая 500 гэж одоо тэр хоёр тэрийг ярихгүй байгаа байхгүй. Ичээд амаа хайшин тий. Уг нь бол битээр үнэхээр ингээ буруу бодоод зарцсан чинь ийм болчлоо гэд ингээд ярьчвал би ер нь нэг ийм алдаанууд бидний амьдрал дээр болоод байгаа юм байна. Дараагийн удаа би жишээлбэл ингэхгүй тулд те яах ёстой гэдгийг байх ёстой. Гэтэл хүмүүс ингээд зүхтаад байдаг учраас бүгд ингээд заавал алдсан алдааг давтаад авах ёстой юм шиг юм яваад. Тэгээ тэр утгаараа тэр coffee case гэдэг энэ уулзалтыг хийх сэтэл төрсөн гэсэн. Ер нь хүмүүсийн алдааг ер нь ингээд гаргаж ирээд яриулчихъя. Асуудлыг юунд байгаа юм бэ? Онол ярихгүй, яг мундаг мэдлэг ярихгүй. За би бол ийм алдаа гаргасан. Гэхдээ би энэс юм ойлгож авлаа гэдэг зүйлийг талаар уулзалтууд гэсэн үг шүү. Энэ уулзалтын гол зорилго нь тийм л юм аа. Тэгээ гоё кофе уугаараа босоод би сая нэлээд чадхаараа эхлэхээс өмнө кофегоо юу ялаа. Эний наана гарах уу? Яаж явах вэ? Компьютер маань шивцсэн үү? За окей. За дараа төвч баярлалаа. Хоримтлал үс гэдэг үү те? Хоримтлалтай мөнгө хадгалдаг байсан те? За. Мөнгө хадгалдаг зарим нь бол хадгалъя гэж боддог тий. Зарим нь болохоор бас нэг хадгалдаг дотроо өдөрт 20,000-ыг татуулдагта сэтгэл нь амарсан ч юм уу тий нэг юм бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Зарим нь болохоор хадгалж исэн дурсамж нь байгаа тий. Сайхан үрцэн байсан ингээд нэг тийм ангиллууд л явж байгаа бах тий. Зарим нь болохоор ер нь хадгалаад ер нь яадгийн гэдэг бодлоо хүмүүс байдгийг. Тэгээ бүр тэр хадгалах сонирхолж байхгүй тий. Тэгээ уус амьдраад болоод л шүү дээ. Заавал хадгалж явах гэдэг гэсэн хүмүүс бол байгаа. За тэгэхээр энэ хоримтлал ер нь яг нийгмийг урагшлуулж байгаа айгүй чухал зүйл юм лээ. Буюу миний санхүүгийн эмгэг одоо эрүүл байдлыг, миний одоо алдаануудыг би өөртөө байсан тэр болгоноос гаргах хамгийн ихний алхам бол ерөөсөө хоримтлал юм л. Тэгэхээр хоримтлалыг юунд зориулагдах юм бэ гэхээр эхний хамгийн чухал зүйлийг нь хэлээ. Эхлээд ийм том зорилго тавьж болохгүй гэж би бол хувьдаа боддог. Тим юм аавъя, ийм юмтай болъё, тийш аялъя, байр хөдөлж аавъя, тэ машин аавъя гэж болохгүй юм. Яг тэр бидний өнөөдөр хөрөлдөж байгаа мөнгө тэрнтэй харьцуулахад нэг хол учраас тэр ер нь хөрхөө гэдэг ингээд итгэл унгаачих гад байдаг. Бүтэхгүй юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр эхний зүйл бол миний ойлгосоор бол дадлууд үүсгэх ёстой зүйл юм байна гэж ойлгосон. Буюу үр дүнтэй хөдөлмөрлөе гэдэг санаа юм билээ. Би ингээд хөдөлмөрлж байгаа шүү дээ. Гэтэ үр дүн юу юм бэ гэхээр тэдний үрг харагдах хэрэгтэй юм билээ. Би одоо тэдэн жил хөдөлмөрлөлөө тэг чи юутай болоо гэдэг асуулт гэсэн үг шүү дээ. Би саяхан надтаас нэг залуу зээлэр зөвлөгөө авсан. Энэ айгүй амар үг байна тийм. Тэг яг би бол зээлэр үе гэж бодоогүй л дээ. Манай найз сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг бизнес ажил хийдэг. Тэр нэг хүнд гойж ийна чи зөвлөгөө өгч явж гэсэн чинь за тгий гэсэн чинь тэр нь дараа нь би тэр мөнгө чи өгнө гэх. Тэмдэггүй зээл болоо хөрчиж байгаа байхгүй тэр. За тэр залуу яасан залуу вэ гэхээр одоо ингээд 50 сая өртөө. Тэгээ би 2 хоногийн өмнөх онлайн зөвлөгөөгөө ярьж штэ 50 сая өртөө. Залуу болохоор яаж тэр үрийг тавьсан бэ гэхээр нэг апын зээл мэйл гэл ингэж амьдрал нь ажилгүй үедээ зээл авч амьдрал хүүхдүүдийн сургууль одоо хоол хүнсний мөнгө зүрэг гэж явсаар агаал тийм болцсон. Байранд санаа зовдоггүй өв хөрөнгөөр байрт болцсон. Гэр бүл байгаа байхгүй юу? Тэгээд эхнэр бас 30 сая өртөө. За энэ хоёр нийлээд 80 сая өртөө. Тэгээ залуу бол зүгээр яг одоогийн тархин ажиллаж байгаа юм бол зүгээр л өр зээлээ бодоод байнга стресстэй. Тэгэл нэг тэрнээс болоо гэр бүлийн хэрүүл үүсдэг ч юм уу. Тэг ингээд ерөөсөө л толгой нэг тийм өөрөө л бодоод байгаа байхгүй. Тэг тэрийг яаж дарах вэ гэдэг юм төлөвлөгөө босоолцсон. Байраа зараад одоо өв хөрөнгөөр авсан байраа зараад тэрийг ингээд өрөө төлөөд үлснээр дахиад нэг байр авчаа. Ер нь өрнөөс л гараа гэдэг л бодолтой байгаа байхгүй. Тийм төлөвлөгөө гаргацсан. За тэгэд энэ залуу болохоор ингээд өрнөөс ингээд залхацсан айцсан. За хоёрдугаар болохоор ер нь яагаад ийм өрөнд орчвоо гэдгийг ингээд ярих гэхээр тэрнээс ингээд зүхтаад байгаа байхгүй. Тийм яг угаасаа үүссэн юм чи яах одоо энийг яриад яах. Бараг энийг ал төлчүүл яа тийм. Төлчүүл. Тэгэхээр би танаас асуух асуулт бол яаж хурдан төлөх үү мөлөх үү гэдэг юм байна. За одоо залуугаас асууж байгаа. Чи хэдэн жил хөдөлмөрлөж байна? Тэ? 17 жил. 17 жил
IT залуу байхгүй юу? Тэг ингээд маркетингийн салбар энэ бас давхар хийдэг. 17 жил хөдөлмөрсний нэг асуудал. Үр дүн юу вэ гэдэг асуулт. Тэгээ хоёр хүүхэдтэй юм байна. Өв хөрөнгөөр бол байраа авсан юм байна. Чи юу битээвэ? Тэгж яахгүй шүү дээ. Тэгээд 17 жил үр дүнгүй хөдөлмөр хийж байгаа юм байна. Тэгэхээр үр дүнгүй хөдөлмөр гэдгийн цаана юу явдаг вэ гэхээр хадгалахгүй гэдэг бодолтой шууд хамааралтай байна. Тэр хариулт ерөөсөө тийм. Чи үр дүнтэй хөдөлмөрлөх юм уу, үр дүнгүй хөдөлмөрлөх юм уу гэдэг л асуу. Ажил хийгээл эцсийн дүндээ болохоор бид нар юун дээр дүгнэлт тавиад гэхэлээ хоосоо хоноогүй тий. Тэгээ хоёр идээгүй тэгээ сайхан амьдрсан гэдэг тухай ярих гэдэг байгаа байхгүй. Гэтэл үр дүнгүй хөдөлмөр гэдэг чинь нөхөр 80 сая өрөнд орсон. Гэтэл 17 жилийн дараа эцсийн дүндээ бол аав ээжийн хөрөнгө тэгээ өөрөө хасах 80-тад явж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь муу байгаа юм. Маш муу дүн тавихаар байгаа юм. Тэгэхээр эхлээд яга хөрөнгөлж байгаа мэй гэдэг асуултын хариулт нь энэ үс тарж. Хөрөнгөлөх шалтгаан нь бол би үр дүнтэй хөдөлмөрлөмөр байна. 2000 өнөөдөр 26 27 он ингээд жоохон дэвшмээр байл гэсэн үг. Би нэг ийм юм хийсэн юм байна. Ийм хэмжээний ажил хийсэн юм. Тэр нь их баг нь хамаагүй байхгүй. Тэрэнд ингээд жоохон мөнгө байх хэвээр, хөдөлмөрийн үр шим байх хэвээр гэсэн үг л да. Тэрийг хэлж байгаа. Тэгэхээр нэгдүгürt бол дадал үүсгэх зорилготой. Тэгээ хоёрдугаарт өөрийнхөө үр дүнтэй хөдөлмөрийг үнэлэх юм боломжийг гаргаж ирэх хэрэгтэй гэсэн. Яг энэ дээр бид нар бүхэн болгонд бодох хэрэгтэй бодлого байгаа байхгүй. Тэр бодлого нь болохоор тэг хөрөхгүй юм чи яах юм бэ? Зардал нь хөрөхгүй шүү дээ. Үр зээл биш шүү дээ. Хоол хүнсэндээ хөрөхгүй шүү дээ. Тэр цалин чи юундаач хөрөхгүй шүү дээ гэд байгаа байхгүй. Яг энэ асуудалтай хүн төрлөختөн бүр одоо үүснээс хойш тулалдаж ирсэн юм байл л дээ. Тэгэхээр тэг бидний бодоход тест асуудал юм лээ. Хүн болгоо энийг чадчихсан юм бэл. Ингээд бидний өвөг дээдс тэрнээс өмнөх бүх үе өөр бидний одоо харж байгаа барууны орон энэ төр бол дайнтай үед төмсөө хувааж идээд тэрийг ингээд хадгалаад тал төмсөмс хадгалаад байгаа байхгүй юу? Маргааш одоо хүнс олдохгүй энэ төр гэ тийм үед хүмүүс ингээд хадгалахыг сурцсан юм аа л да. Тэд нар чинь ингээд энэ хадгалдаг арт хүмүүс чинь тий. Үгээгүй ядуу мөртлөө мөнгө хадгалсаар гад ингээд айтгаа болсон юм аа л да. Ер нь үндсэн гол систем нь тийм юм хийцэн маа. Тэгэл бид болохоор яг тэгэхээр хөрөхгүй байна гэд ингээд бусдад буруу өгөөд нийгэмд буруу өгөөд цалиндаа буруу өгөөд би харин ч хүрэж ийн энэ гэдэгтээ бараг бахархаад ингээд яваад байгаа юм байл л дээ. Тэгэхээр та юг багсгаж чадах уу гэдэг нэг юм ба. Та бол гарцаагүй та зарлаа багсгаж чадна. Энэ бол ийм боломжтой зүйл юм бэл. Зардлыг бол багсгаж болд юм бэл. Яг тэгэхээр ажилгүй ингээ хүмүүс амьдраад байдаг шүү дээ. Тэрийг мэдхүү. Эргэн тойронд нэг хүмүүс байт юм да ажилгүй. Тэд нар амьд байдаг байхгүй хамгийн сайн. Өө нэг ингээ турж мураад те өсөглөнгөөс болоод явмаар шүү дээ. Тэхгүй байгаа байхгүй. Харин ч эсрэгээр амар стрессгүйгээ амьдж амьдраад. Чи одоо яаж чи бараг хааш тэгээд стрессээ дэмий байгаа юм биш үү? Болчул ядгийн ч гэж шиг тийм дураар ажилгүй амьдарч болдог заяа. Энэ их сонио юм лог. Тэг хамаатан садангууд нь дэмжээл яваад гэсэн үг шүү дээ. Ээж аав нь хайрж марлал яваад байдаг гэсэн. Тэгэхээр бид нар бол нэг юм ажилгүй мөртлөө амьдарч болдог гэхлээр зардлыг ингээд зохицуулаад байна л гэсэн үг байхгүй. Энд чинь нэг юм өөр их сурвалжаар ингээд зар зохицуулж байна. Хоёрдугаар бид өөрсдөө өөрөө нэмдэг нэг юм сонирхолтой хүмүүс юм билээ. Яадаг вэ гэхээр ингээд зээлтэй байж ирсэн. Зээл хүний донтуулдаг юм байлээ. Тэр айгүй амар. Гараад ах юм бол аваад байт юм билээ. Хүүх надад гарч ийн ав. Тэр ингээд үтсэн чинь надад тэднүүр гарна гэж ингээл нөгөөдгөө бодоод энийг авах уу яах вэ? Гарчаад ах чинь авахгүй бол дэмий ч юм уу. Сар төлөвтүүн гайгүй юм биш үү? Хүсэн нэг те 80 майл юм биш үү те? За яах вэ? Тэгэл төлж штэ тэр гэл те. Тэр нэг тэнгуутаа зээл гарчлаар баг худалдаж авах юм хайж явдаг юм хаашаа баг ийм мөнгө байгаа юм чи ашиглчээ те. Тэгтээ тэргөө би үрхээс хойш чиж ах шиг те. Тэг ийм бодолтой. Тэгэхээр энд болж байгаа үйл явдлыг харахад бид нөө зээлд ингээд донтдог. Тэгээ хоёрдугаар талаар өөрсдөө цалингийн жоохон боломж гарангууд тэгээ өөрсдөө ч зээл авчиж байгаа. Тэгээ буюу бид нар ингээд заавал ийм хүзүүгээр татсан ийм санхүүгийн асуудлыг өөрөө үүсгэж байгаа байхгүй. Явж очивол яд ямар хамаатай ингээл 100 болонгоо сэтгэл нь амраал окей сайхан болж гин өөрийгөө баярлуулъя. Тэгэд нэг ийм буцаад нэг ийм цикл байна. Энэ тэр циклний юм бэ гэхээр би тэрийг бас анзаарсан байхгүй. Хүн хуримтлаад үүсгэж байгаад ингээд мөнгө үрчих гээд байдаг шүү дээ тий. Тэг яа үрэх гээд байд юм бэ гэхээр мөнгөтэй байж үзээгүй учраас юм лээ. Ерөнхийдөө өлөн өссөн учраас юм мэдэхгүй байна. Яг тийм мөнгө дансантаа харахлаар нэг сонир санагдаад байгаа байхгүй. Яг л үзээгүй болохоор төрөхөд маань дансанд мөнгө байгааг болохоор юм уу мэдэхгүй. Тэгэл дансанд ингээд жоохон мөнгө хүсэнгууд хөөх байна да гэж сэтгэл нь амраал.
Тэгэл нөгөөд нэмэгдэнгүүд бүр сонь санагдал. Тэгээ бид нар чинь нэг юм би бинийг харьцуулсаар гад нэг юм өсчих юм билээ шүү дээ. Чи тэрийг хар энийг хар гэж аав ээж харьцуулсаар гад. Тэнгод эргэн тойрныга 5 найзын дансыг асуухлаар юу ч үгээгүй хоосон болохоор би гайгүй юм шиг санагдаад. Тэгээ нөгөө үрдэгч юм нэг юм барьцдаг нэг юм яваад ах шиг байна. Тэгэхээр энэ болгон чинь мөнгө хөрөмтлөхгүй байх шалтгаануудыг өгөөд байгаа юм байна л да. Тэгэхээр үр дүнтэй яаж зардлыг хасах вэ? Буюу сарынхаа зардлыг яаж үр дүнтэй хасах вэ? Яаж өр зээлээ одоо зөв хэмжээнд нь байлгах вэ гэдэг тухай ярьж байгаа. Бүр өр зээлгүй байх тухай биш. Хэмжээнд нь байлгах вэ гэдэг тухай гаргахын тулд тэр хадгаламж буюу хөрөмтлөл хийхээс хэлэх юм бэл. Одоо тэр санхүүгийн эрүүл мэнд нь гэх юм уу? Тэгэхээр миний хийсэн зүйл болохоор би маш олон жил өртөө байж хадгалахгүйгээр өртөө байж өрөө төлхийн төлөө явж үзсэн. Одоо нөгөө төрөний зөвлөгөө авсан залуу дээр эргээд очив. 80 сая өртөө залуу. Яг энэ залууд би сард хэдийг болдго юм бэ гэдээ өнгөрсөн сарынхаа ингээд орлогыг нь тооцсон чинь нөхөрийн орлого болохоор 2 сая 800-ийн гартаар авдаг цалинтай. Тэгээд тийм цалинтай. Тэгээд нэмэлтээр хаяада ингээд ажил хийгээд халтур хийгээд олоод. Гэтэ 2 сая 800-ийн цалинтай мөртлөө өөрийнх нь үндсэн сарынх нь зээл төлдөг дүн нь болохоор 3 сая гаруй болчихсон байгаа байхгүй. Ингээд хүрэхгүй байгаа сте тий. За одоо энэ залууд би чи 2 сая 800-ийн цалин олдоггүй харин 2 сая төгрөгийн цалин олдог гэж бодъё. Тэгээ 800 чи хадгалчих гэхэлэр тэр залуу бүр ойлгоход хэлж байгаа байхгүй юу яриад байгаа юм бэ? Өөрөө яа гэж. Тэгээ шууд тэр юус ойлгох бид миний баг ихний тэр ярьсан аргумент яриг тэр бол үнэхээр бүр ойлгохгүй байгаа байхгүй юу? Юу яриад би баг юу хүнээс зөвлөгөө авчаа гэж. Тэр хүн бол би яаж энийг дарах вэ гэдэг тул асуугаад таагаад байгаа байхгүй би энэ зовлонгоос гармаар байна гэдэг. Тэр чи 800 байхгүй байсан бол яах вэ гэдэг асуултыг дахиад хэд удаа асуусан дараа нөхөр тэгвэл харин одоо яах вэ? Одоо бодож хэлж штэ тэр бодохгүйсэн байна л да. Одоо бодож байна. Тэгвэл одоо би юуг танах вэ? Зарлаа яаж багасгах вэ? Зээлэн дээр одоо жишээлбэл орлуулж болох зүйл юу байх вэ? 3 дахь дахиад нэг асуулт тавьчих. Хэрвээ чи байр чинь байхгүйсэн бол яах вэ? Дахиад нэг юм асуулт сууж байгаа. Нөгөө зараад ингээ өрөө дарчих гэдэг байгаа шүү дээ, тий. Хэрвээ байхгүйсэн бол бас яах вэ? Энд чинь бодох өөр өгөгдөл өгж штэ. Бидний амар хялбар таатай нөхцлөөр хариулт таагаад байгаа байхгүй юу? Байхгүйсэн бол яах вэсэн гэдэг бодлого бодсон чинь өөр бодлого бодогдож байна. Тэгвэл би одоо илүү цаг хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна. Амралтын өдрүүд ашиглах хэрэгтэй юм байна. Зардуудаа багасгах хэрэгтэй юм байна. Хэрэглээгээ танах хэрэгтэй юм байна. Гэт баггүй гэрт байгаа зарим юм зарах хэрэгтэй. Ингээд нэг өөр хаагуулууд хийж байгаа байхгүй юу? Өөр ирэл хаагуул хийж. Ажлаасаа гарах хэрэггүй юм байна. Нэмэлт урамшуулал авахын төлөө юм хийх хэрэгтэй юм байна. Таньдаг хүмүүсрээ холбогдох хэрэгтэй юм байна. Тэ ингээд нэмэлт одоо бартер дач чамаг юм хиймээр байна. Зарим зээлүүдийг ингээд царцаах хэрэгтэй юм байна. Тэгээ тэр нь болохоор зээлийн газартай холбогдоод би ингээд дампуурсан гэдэг хэлэх хэрэгтэй юм байна. Тэгээд шүүхт гэж бараг хэлэх хэрэгтэй юм байна. Аимшигтай мэдээг тэр газар дуулгах хэрэгтэй юм байна. Мэдхгүй ерөнхийдөө чи ихнээсээ дампуурхоронд тэрнээс өмнө зохиомлоор дампуурчаа гэдэг санааг л хийж байгаа шүү дээ. Тэгээ 800 ингээд хадгалагдаад эхэлсний дараагаар энэ хүн дээр юу явагдаж байна гэдгийг харагдаж байгаа. Энэ хүн дээр нэг амьд үлдэхийн тэмцэл явагдаж байгаа байхгүй. Бодтойгоор. Тэгэхгүй тэр 2 сая 800 чинь зээлэндээ хүргэж цаана нэг цөөх хэдэн төгрөгийг гин тэндээс олоод энэ ингээд аргалаад байгаа байхгүй. Гэтэ асуудал нь үргэлжлээд байна гэсэн. Ойлгож байгаа үстэй. Тэгэхээр хүн хадгалж ихсний дараагаар хүн систем эрүүл ажиллагаа одоо эрүүл систем үүсдэг юм бэл. Тэгэхээр хэрвээ та өнөөдөр таны санхүү дээр хадгаламж үүсэхгүй боломжгүй гэдэг ийм бодлоор таны тарих ажиллаж байх юм бол таны санхүү хизээч сайжрахгүй гэдэг гарч цааг удаа энэ цаг хугацааг зүгээр ингээд аргалаад өнгөрөөч гэдэг ийм сэтгэлээ амраах арга хэрэгжилж ийн гэсэн үг юм байна. Зээлэр зээл шийдэл, өөр шийдэл, нэг хүний мөнгө нөгөө хүнээр шийдэл гэх. Тэр хөрөнгөлт гэдэг бол эхний зорилго нь тэр. Тэрнээс биш дараагийн зорилго нь шунал байгаа байхгүй юу? Тэр нь болохоор сайхан байранд амьдрий, гоё машинтай бол аял. Энэ чинь дараагийн зорилго байгаа байхгүй юу? Эхлээд бол миний санхүүг аврах ёстой ийм эргэлт тойр гэсэн үг. Тэ. Одоо сүүгээр ярих юм бол одоо айлд ингээд сүүг зарахтаа дээж авчдаг шүү дээ, тийм. Тараг ярихдаа хөрөнгө авчдаг шүү дээ, тийм. Нэг тийм системд гэсэн үг. Заавал өөртөө ийм хөрөнгө авч үлддэг ийм юм гэсэн үг. Тэр мөнгө ороод ирэнгууд төрүүлж хадгалах, хөрөнгөлүүлэх, дээж ин авах ёстой юм байна. Тийм алхам хийсэн чинь санхүү эрүүлж эхэлт юм бэл. Тэрийг
Маш саарсан. Дараа нь бол яг хуримтлалыг бол өстой гоёор харж болж байгаа. Баяжих маягжих юу гэдгийг тэр бомтон болох гэж болно л та. Гэтэ тэр нь жоохон ядаргаатай тий. За энэ дараагийнх. За энэ дөрөвийн төрөг бол уусаа мэдж байгаа л үүдээ тий. Одоо ингээл хүн болгон гадагшаа аялал бүгд стори ихлээр би яг явахгүй болох хоцорч байгаа юм санагдал. Тэгэл мөнгөш аваа залчиж байгаа штэ. Тэ. Тэгэл зарим нь гой хувц авахлаар би хоцорч байгаа юм санагдал. Дүүнер машин авахлаар би хоцорч байгаа юм санагдал. Цагаан сар энэ төр чинь бол өстэй маш том зардал гаргадаг ийм үйл явдлууд штэ. Тэгэл 100 мөн байна. Тэгэхээр энэ чинь бол дандаа дөөрөх үйл явдлууд би энэс дутах эсгүй гэдэг ийм бодлоод хүнд маш хүчтэй нөлөөлөд байна тийм. За энэ идэртэй тэмцэнэ гэсэн үг л дээ. За энэ дараагаар нэр хүнд мөндөндөө хэр хайртай байна? Амар хайртай тийм. Нэр хүнд чинь мөнгө чинь ер нь хамгийн хурдан авдаг зүйл шүү дээ. За зээлж ихлээр заста муухай амьдаг зээлчдэг байхгүй. Ингээл сүйдээ сэтгэлийн там руу орно шүү дээ. Тэгээ ингээд хүнд юм авч өгөхгүй бол бас өнгөнд орчих гээд байгаа болохоор за би даач гэл. Мөнгөө мөртлөө нэр хүндэндээ хайртай. Тэгээд айл доктор мөнгөө мөртлөө бэлэг авч явдаг мордог. Тим юмнууд чинь ингээд мөнгөө л ойлгоод байгаа байхгүй юу? Тэгээ баяр маяр болохоор хүн амьтанд ирэхлээр юу муухай харагдахгүй тул тий. Айтайхан болгочих гэл. Ингээд нэр хүндийн төлөө маш их зардал урсдаг. Тийм ээ. Нэг зүйл хэлье. Эхний ээлжинд нэр хүнд чинь нэг юм хиймэл юм байна гэдгийг ойлгочмоор юм бэл. 2021 он за ковидын өмнө за 19 он энэ төр бол би нэг жил ер нь нэр хүнд унгааж үтсэн. Тэр нь болохоор ядуу амьдарч үтсэн гэсэн. Ядуу амьдралаас нэг ядуу амьдарч үтсэн гэх юм уу? Ерөнхийдөө ингээд амар хэмнэлт ихлэр чинь арчааг харагдаж байгаа байхгүй юу? Найз мэзрийн дунд нэр хүнд шалаар болж байгаа байхгүй юу? Кофе байхгүй, гадуур явахгүй, уулзахгүй, мөнгө чи юугаа уулзах юм те. Энэ мөнгөн гэдэг хүн амьдралаас хасагдчихлаа гэж бодно шүү дээ. Тэгээ хувцас болохгүй, дээл мэйл өмсөөгөө тэнгч үж байгаа байхгүй юу? Хүртэг мөртөг авахгүй те. Хүнд яаж харагдах марагдахгаа бүр тоохо болчихж байгаа байхгүй юу? Тэгээ ээж мэж бол бүр намайг бүр өрөвдөж гэлж байгаа байхгүй юу чинь те. Чаавс энэ амтан бүртээ хэцүүчлээ те. Энэ үед бол нэр хүнд байхгүй очиж штэ. Цагаан сарын мөнгөтэй золгоогүйгээд бодохгүй. Тэгэхээр тэр бол бас л хүмүүстэй өрөвддөг юм биш. За 20 онд нэр хүнд унснаа хадгалаад 22 онд мөнгөтэй золгосон чинь 20 оны нэр хүнд бүр амар нэмэгдээд. Миний өнгөрсөн түүхэнд байгаагүй миний нэр хүнд гараад ирж байгаа. Мангар хэмэл байгаа юм да. Тэрийг санахчгүй байгаа байхгүй. Нэг жилийн тэр хямралыг маань бол баг хүмүүс мартчихж байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхэлэр хэмнэлт хийнэ гэдэг чинь эхний хэсэг дээр л явагдаж байгаа байхгүй. Бүс чангална гэдэг үйл явдал. Дандаа байдаггүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүмүүс нөө хэмнэлт гэхлээр насан туршдаа нэг юм хэцүү тэг хүрлцээгүй таагүй амьдрах юм шиг бодоод байдаг. Тэгэхээр ерөөсөө систем хийнэ гэдэг хоримтлал үүсгэнэ гэдэг нь эхэндээ жоохон нэг тийм хөгийн л байдаг шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Эхэндээ таагүй. За эхний нэг 2 жилийн тэр жоохон тийм байгаад байдаг байхгүй. Тэрний эцэст бол та сайхан зүйл рүү очих гэдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр эхлээд бол хэрвээ хийдэг бол мөнгө хадгалдаг бол хоримтлал үүсгэх бол эхэндээ хийхлээр саяны тэр зээлийн асуудал болоод зардлаа танах гэдэг хоёр төр чинь ийм нэр хүнд унах юм явагдана гэсэн. Тэр нь болохоор тэр жилийн цагаан сараа тэмдэглэхэ болно гэсэн. Тэгээ өөрийнхөө хайртай юмыг зарнаа гэсэн. Авмаар байгаа юмаа татгал нэг л жилийн тухай яриад байгаа байхгүй. Дараа нь тэр нь гайг болчт юм билээ. Яагаад би тэрийг яг өөр дөр мэдэрсэн. 22 он 3 он гайг болоод байгаа байхгүй. Дараа нь нөгөө кофе авахгүй амар хөвөлтэйсэн чинь арай өөр болчт юм билээ. Нэг юм үүст юм билээ. Тэр нэг юм эмгэг тэрний үгээр 22 онд хитрхи хэмнэлт хийгээд мөнгө байхгүй гэдгээр яваад тахлаар айгуу тийм цаанаас харамч нэг юм зан сууд юм бил. Мөнгөтэй мөртлөө мөнгөгүй юм шиг ажиллах гал нэг юм татганаад байт юм бил. Дараа нь энийг засах хэрэгтэй юм билээ л дээ. Тэгвэл нэг юм баян мөртлөө юм харамч замтаа очих гээд байдаг юм уу тийм шүглэх аюултай юм шиг санагдсан. Тэгээд юм бахан данс зохиогоод байдаг тэрнтэй холбоотой л доо. Сайн үсийн данс мас хийхгүй бол жинхэнэ харамччих гээд байгаа чи би яаж олоо энэ мөнгийг гэдэргээд нөгөө мөнгөндөө татгах гэдэг гэж. За энэ дараах. Тэгэхээр сайхан амьдрмаар байвал суурай сайн бэлтгэх хэрэгтэй гэдэг нь тэр санхүүгийн систем гэсэн. Тэгээд та нар мөнгө ер нь бол санхүү удирддаг гэдэг чинь дансан ангилна гэсэн л үг юм билээ шүү дээ. Хуваал гэсэн үг.
Мөнгийг хуваахгүй бол мөнгө чинь нэг юм сонин утгагүй дүн байдаг байхгүй юу? Хаан банкны чинь хэрэглэдэг дансарч яваад ороод ирнэ. Тэгээд дараа нь тэрийг ялгахад хэцүү. Хаанаас ямар юунд орж ирлээ, юунд зориулах вүлээ гэдэг нь тийм ангилал байхгүй нэг дүн ороод ирж байгаа байхгүй. Цалингаас ч орж ирж, нэмэлт орлогоос ч ороод ирж, ингээд урамшуулч ороод ирж, тэ ингээд ороод. Энийг гэс ангилж авахгүй бол тэр мөнгө буцаад ямар ч ангилалгүй зарцуулагдана гэсэн. Тэгэхээр удирдна гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр хуваанаал гэсэн үг байгаа. Ангилаа хийчихнэ гэсэн. Энэ миний мөнгө ш, энэ тэрний мөнгө ш, энэ энэний мөнгө гэх ингээд ангилаа гэсэн. Би айгүй олон ангилж байгаад сүүлд нэг юм ойлгосон юм. Тэр нь болохоор яг мөнгө хадгалах гал үзээд байгаа дарга байсан болохоос ш. Яг тэгж олон ангилах нь яг хамгийн эцсийн хөлбөр энэ төр гэсэн ойлголт биш. Зүр мөнгө тогтоох гэж үзэж ийн гэсэн. Тэр надад буун зардал гараад явахаас өмнө яаж ингэж одоо өөрөө өөртөө тогтоох арга хэрэглэх вэ? Тэр мөнгийг байлгаж сурах вэ гэдэг юм яригдж байгаа байхгүй. Тэгэхэд бол ангилсан. Энийг зээл төлье. Энийг нь одоо эрүүл мэндийн хадгаламж гिचийгэл ингээд мөнгөө ангилаад хуваагаад тахлаар мөнгө үлдээх ирмэлзэл тэгээд сүүлдээ энэ арга үйлчлэгээ болж эхэлж байгаа байхгүй. Тэгвэл дараагийн арга руу шилжиж эхэлсэн нь болохоор одоо би хоёр ангилдаг байхгүй зөв хадгалж байгаа мөнгөө. Хадгаламжийн дотор хоёр ангил хийн гэсэн үг. Эхлээд хадгаламж руу мөнгө татна. Дараа нь тэр дотроос хөрөнгө оруулалтын мөнгө татчихдаг байхгүй. Ингээд одоо бол би хоёр ангилал хийж байгаа. Өмнө нь болохоор ингээд аюул олон хэрэглээр гоо ангилаад байсан байхгүй. Одоо аяллалын ч гэдэг юм ингээд гол нь би нэг юм ойлгосон юм. Аюул олон гоё ангилаад байсан чинь дараа нь тэр мөнгөө би бүгдийг тэр ангилынхаа дагуу хэрэглээд дуусгацсан байхгүй. Тэгэхээр 5 жил мөнгө хадгалчаад 1 жил тансаглаад дуусгачихлаар чи амар хөгийн юм байлээ л дээ. Сүүлдээ тэр үед би ямар тэнийг мэдвэл гэж бараг бодож байгаа. Өсдөггүй систем эзэн байна гэдгийг хаалгасан байхгүй. Одоо аяллаа мөнгө өсөхгүй заяа. Миний орлогоос хамаарж байгаа байхгүй. Би мөнгө олж авах үед тэр аяллаа данс руу мөнгө ороод байгаа байхгүй. Тэгсэн миний орлого зогсохлоор энэ дансанд байгаа мөнгө чи өсдөх систем биш байгаа байхгүй. Тэрийг ойлгосон. Тэгээд одоо би юу хийх ёстой юм бэ гэхээр энэ хадгалж байгаа мөнгө бүх хадгаламжууд шүү дээ. Энэ өсдөг системтэй байх ёстой. Тэрийг хөрөнгө оруулалт гэдэг нэг данс руу татах ёстой юм аа гэдэг ойлгосон. Ойлголт нэ. Гэхдээ энэ дотор хадгаламж заавал байх ёстой. Хөрөнгө оруулагч хүн ямар хүн байдгийг бэ гэдэг ингээд сонирхлоор хүлээлт хийдэг хүн л байд юм. Өөр тийх мундаг байх шаардлагагүй байна. Мөнгөө ингээ хүлээгээл юу ч болоогүй юм шиг байж идэг. 2 жил болсон ч гэсэн яг тэрийг авахгүй ингээл нэмэт хийж байгаа гэж байж идэг хүн нэг л хөрөнгө оруулагч гэдэг юм аа л та. Тэс шиг ингээл хаашаа хийх вэ? Яавал өсөхүү гэдэг хүн бол ингээд нөө шуналдаа ингээд шатж байгаа хүмүүс юм байна л та. Тэ. Гэс өсөж гэдэг хүн чинь бол гэс шатчихил гэсэн үг шүү дээ. Хүлээлт хийн. Мөнгөний логик дээр мөнгө жилд 20% өсөх нь бүр хамгийн бест өсөлт юм байна л та. Энэ санхүүгийн системээр. Энээс дэш өсөлт бол лойр амар аюултай, маш өндөр эрсдэлтэй. Энийг хүмүүс ойлгохгүй. Зүгээр наадаа тэр юмд ингэж хөрөнгө оруулалт хийж нэг 20% харж байхын оронд эргэлдүүлчихэд гэж бодож байгаа бол чи маш том эрсдэл хийж ийн гэсэн үг юм. Тэр дотор өчнөө асуудал байгаа байхгүй юу? Татвараас ихсүүлээ, цалин хөлсөөс ихсүүлээ, бөөн энергиэс ихсүүлээ, цаг заваас ихсүүлээ, бөөн асуудал байгаа байхгүй. Тэгхгүйгээр 20% бол хөрөнгө оруулалт тэгээд за нэг 18%, 17% төрөв бест өсөлт байгаа байхгүй жилийн өсөлт нь. Тэгэхээр бид нар ийм юмыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Одоо хүмүүс юу бодоод гэхээр нугаж муглах тухай бодоод байгаа байхгүй. Тэр нь өөрөө маш том эрсдэлтэй. Тэгээ ингэж өсгөж гээд өсгөх гээд байгаа хүмүүс чинь лойрлоо орчт юм билээ шүү дээ. Тэр лойрдуулдаг тий гэс өсгөчээ. Одоо амар хурд өсөх юм байна тий. За тэгээд нэг ойлгож байгаа юм болохоор гой харагдаж амьдрахаас өмнө эхлээд суурьаа сайн бүтээе гэдэг ийм алхам хиймээр юм байна. Тэгэхээр би бол тэрэн дээр хоёр тэг юм хэрэглээд байгаа нь 50 хадгалж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг нь хадгаламж гэдгээр нь үлдээнэ гэдэг нь нөгөө хөрөнгө оруулалт хийсэн мөнгөндөө хүрэхгүй тулд надад одоо гал унтраах хадгаламж байж ах ёстой гэдэг л арга л гэсэн үг байхгүй юу? Ямар нэгэн асуудал үүсгэхэд би хөрөнгө оруулалтаа гэс одоо хавья болио гэж яарахгүй байхын тулд надад нэг мөнгө байж ах ёстой гэдэг л. Одоо нэг ийм л систем хийж үзэж байна. Одоо өмнө нь болохоор ингээ хуваагаад байдаг гэсэн шүү дээ, тий. Тэрний оронд одоо ийм юм хийж байгаа гэсэн. Тэгээд энэ мөнгөөрөө хүрхчээ. Тэр мөнгө нь өсөх л ёстой гэдэг дүрмээр явж байна. Тэрийг болохоор дахиад зохиомжлоор тархиндаа өөр юм буулгацсан байна. Энэний дараах юм. Энэ болохоор нөгөө ангилал үүсгэжсэн арга шүү дээ, тий. Мөнгө ороод ирэнгүүт хадгална. Тэгээ зээл төлдөг данстай, аялал гэдэг ийм данстай, ажлын данс зугаас хэлээд. Эний дараах юм. Одоо болохоор яаж мөнгө
Энийг дараа энэ амар өртөө хөх юм биш. Энийг дараа нэр. Одоо болохоор хийгээд байгаа юм болохоор тэр хуримтлал гээд тэр хуримтлал нь болохоор 50% хийгээд энэ дотроос ипотекийн мөнгийг жоохон мөнгө ингээд ангилчтэй. Зээл төлдөг гэсэн үг шүү дээ. Тэгээд аялын данс руу баг зэрэг мөнгө хийн. Гэхдээ тэрэн рүү нэг анхаарахаа болсон. Эрсдлийн мөнгө гэдэг нөгөө үлдээж байгаа мөнгө маань хүүхдүүдийн мөнгө яг хөө тэнд ингээд баг зэрэг мөнгө байж идэг. Гол мөнгө нь яадаг вэ гэхээр энэ хадгалж байгаа мөнгнөөсөө ажлын дансандаа энэ бонд гэдэг энэ дансны үүсгэсэн. Тэгээд тийшээ мөнгө хийх хичээдэг гэсэн үг. Тэгээд болол ингээ баг зэрэгээр мөнгө хөрөнгө оруулалт хийгээд. Өнгөрсөн хугацаанд болохоор одоо би ингээ нэг хөрөнгө оруулалтын талаар ингээ энэ тентхийн подкаст янз бүрийн сонсоод байгаа байхгүй. Үйл хөдлөх хөрөнгө болохоор ингээ бүр тасархай хол байсан юм билээ. Өнгөрсөн 10 жил шүү. Одоо биш дээ энэ хайлайт нь унж байгаа юм байна л та. Яагаад гэвэл маш олон барилгууд баригдаад сонголт их болчихлоор эрэлт нь буурна. Эрэлт буурна гэдэг чинь үнэ унгаахал аргагүй болох юм байна. Үйл хөдлөх хөрөнгө болохоор ийм хоёр ийм одоо хувир өсдөг юм байна. Тэрийг ингээд мэдээж авсан. Тэр нь болохоор үйл хөдлөх хөрөнгө чинь жилдээ 9% үнэ нэмдэг юм байна. Өөрийнхөө хөрөнгийн үндсэн хөрөнгийг. Тэрийг түрээслэх юм бол дахиад 9% гэх юм байна. Тэр үйл хөдлөх хөрөнгө. Нийлээд 18% өсөлт юм байна. Энэ бол яг ийм эдийн засгийн тооцоол юм байна л та. Өмнө 10 жил гэдэг нь юу гэдэг нь гэхээр 30% энэ төр өссөн юм байна. Яагаад өссөн юм бэ гэхээр доллар өссөнтэй холбоотой. Тэгээд түүхийд материал нь гаднаас орж ирдэгтэй холбоотой юм байна. Тэгээд эрэлт их байсан. Нэг барилга цөөхөн байсан. Ийм үзүүлэлтээр тэр үйл хөдлөх хөрөнгө чинь ингээд бүүм хийсэн юм байна л та. Одоо болохоор тэр одоо өндөр байсан өсөлт нь одоо тогтворж ийн гэх юм уу та. Тэгж амар супер өсөхгүй. Гэтэ ингээд саяны системээр явна гэдэг тайлбарч. Одоо яг юу супер болж байна боё хамгийн одоо секси тийм хөрөнгө оруулалтын мэтлэр бонд болж эхэлж байгаа байхгүй. Яагаад гэвэл нэг гоё юм байгаа байхгүй. Тэр нь болохоор улирал тутамд танд ингээ мөнгө чи өгнө, хүүгийн өгнө гэсэн. Энд чинь хүлээгээ суугаад байна гэсэн үг биш байгаа юм шүү дээ. Хадгаламж яадаг вэ гэхээр яг жилээс л авдсан шүү дээ мөнгөө. Тэгэхгүй бол ингээд авчих юм бол хүүгээ өхөө бичдэг ч юм нэг юм төвхтэй шүү дээ. Хоёрдугаар жил мөнгөний хэдэн хувийн инфляцид хэдүүлж байгаа гэхээр 9% байгаа шүү дээ. Одоо Монголын өнөөдрийн инфляц тэгэхээр 100 мянган төгрөг чинь эргэжил яг та гэртээ хадгалах юм бол 91 мянган төгрөгтэй болно гэсэн үг шүү дээ. 100 мянга чинь биш болчиход худалдаа авч чадвар нуунна гэсэн үг. Тэгэхээр энийг банкнд тавьж тэгээ хүүтэ хадгалчих юм бол тэр чинь хадгалж өгөөд 3% ашиг өгч байгаа байхгүй юу? Ойлголт нь энэ. Бид нар 12-3% гэж бодоод идэг нь зүгээр л тоол явагдаж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэс илүү хөрөнгө оруулалт хийх боломж нь болохоор банкны хадгаламж биш хөрөнгө оруулалт байгаа байхгүй. Тэр хөрөнгө оруулалт нь бонд буюу компаниудад мөнгө зээлэх тухай яригдаж байгаа байхгүй. За би тэгэд одоо юу гэж харахыг хичээж байгаа гэхээр та нар нэг чухал үлээлээ. 500 саяын байртай болё гэдэг төлөвлөгөө гаргаад тэрийг авахлаараа санхүүгийн байр болгоё гэд төлөвлөчмөр юм байна гэж утсан. Буюу байртай болох гэж байгаа. Би яг урьдчилгаага өгсөн гэд бид үйл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг шүү дээ тий. Тэр шиг бондыг 500 саяын бонд цуглуулна гэж бодох нь шүү дээ. Энийг байр гэж өөртөө хэлнэ. Бондон хаус гэдэг юм уу тий. Бондон барилга гэдээ ойлгоч. Тэгээд тэрийг цуглуулна гэсэн үг. Тэгэл сар төлдөг дүн маань хэдийг төлөх ёстой. Одоо нөгөө бид нар зээл төлдөгтэй адилхан гэсэн. Ингээд 500 саяыг та 5 жил ч юм хамаагүй тий 6 жил ч юм уу 10 жил ч юм хамаагүй цуглуулчих юм бол тэрнээсээ өгөөжийг авахгүйгээр хүүгээр нь буцаад хүүгийн хүү гэж нэг юм явна шүү дээ. 3 сард мөнгө чинь хүү нь ороод ирэх юм бол тэрийг буцаад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэрнээс идэхгүйгээр тэрийг юу байхгүйгээр төсөөдөд явчихсан 5 жил 5-аас 6 жилийн дараа 500 саяын бонд чинь танд мөнгө өгдөг болоод эхлэх байна. Тэр үед танд хэдэн төгрөг өгдөг болох вэ гэхээр 90 сая төгрөг өгөх байхгүй жилд. 90 сая төгрөгөө 12-т хуваах юм бол танд яг нэг хэд болж орж ирэх нь 90 саяг 10 болох юм бол 9 сая 7.5 сая болох нь шүү дээ. Тэрнийхээ 50%-ийг нь бүгдээрээ инфляцаас хамгаалах мөнгө гэж бодоод явах юм бол сард танд 3 сая 500 мянган төгрөг дансанд чинь нэмэлтээр юу ч хийгээг байхад орж ирдэг та ATM машин бүтээсэн байгаа байхгүй. Ховдоо ATM-тэй болчихж байгаа байхгүй. Тэгээд энэ сардаа надад 3 сая 500 үт юм аа хөрөх юм гээд амьдрах нь шүү дээ.
Эхний 100 сая дээр мөнгө хүрчлээр дараа нь өсөлт нь сайжирд юм байна. Тэрийг яг энэ олон улс тэгж үздэг юм байна. Warren Buffett тэрий одоо мундаг хүмүүсийн кейсээр бол тэ. Бид нар болохоор зүгээр тгээ харчвал зүгээр юм гэж хэлчихсэн. Өөрийн гэсэн санхүүгийн системтэй болох хэрэгтэй. Нэг зүйл хэлэх гээд. Өөрийнх нь чаддаг юмыг л сайн хий. Тэгээ тэрнгээр л та мөнгө бол. Тэгэхгүйгээр ингээд жоохон мөнгөтэй болонгоо дахиад компани байгуулаа өөртөө гай хураагаа дахиад 10 үнэтэй болоод нөгөөдгөө цалинжуулж чадгаа байлаад стресстэй. Тэгээснээ ууг нь их мөнгө л байгаад бизнес хийсэн гэл ингээд сүултээ бөө стресс авч байгаа юм байхгүй. Тэ ийм болчих гээд байгаа. Одоо монголчуудын хуучны стил чинь ингээд амар газар авчихсан шүү дээ. Хүн болгон хит хитэн байртаа болоод түрээслүүлчих юм тэр гэлээ. Мэргэсээ. Бас бөө стресс нөгөө нэг түрээсийг авч хэрүүлэх хийгээл мөнгө өгөхгүй байх, гарга нь оруулна, засвар масвар гэл тэ. Хэлээд байгаа юм өөрхийн хийдэг ажлыг саяч. Яг гоо түрээсийн бизнес хийдэг болно. Яг тэрийг хийгээл явж идэг болно. Яг өөрийнхөө ажлыг сайн хийчих. Тэгээд таны хажуугаар олж байгаа мөнгөний чинь хөрөмтлөл хөрөнгө оруулалт болоод 10 жилийн дараа 5 жилийн дараа танд саппорт өгдөг болох хэвээр буюу энийг бид нэр юу гэж хэлээд байна гэхлээр тэтгэврт гаргах гэж хэлээд байдаг юм аа л да олон улсад. Тэгээд их гоё үгүйсэн юм байна. Өө бид нар л аваач хөвшин гэж тэтгэврийн чаавас маавс гэх нэг юм толцсон болохоос ш. Амар л гоё үгүйсэн юм байна. Тэтгэврт гарна гэдэг чинь би дуртай юм хийх цаг гаргах гэсэн л үг юм байна. Одоо би өөртөө цагт баригдахгүй, ажилд баригдахгүй яг ашиг болохгүй хамаагүй ингээд дуртай юм хийя. Энэ надад цаахан байна гэдэг юм яриад байгаа юм шүү дээ. Тийм юмны төлөө явах хэрэгтэй юм байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэдгийг тэгж хармаар юм байна. Би бол одоо нэг тэгж үзээд явж байгаа байхгүй юу? Тэгээд баг худалдан авалт тэгээд хөрөнгө оруулалт тэгээд яг хөрөнгө оруулалт гэдэг нь зүгээр мөнгө зээлж ийн гэсэн л үг байхгүй юу? Компаниудад мөнгө зээлж чинь гэсэн үг. Нэг жирхэг бондын үнд нь сая төгрөг байгаа байхгүй юу? Цогдуулж байгаа сая болонгууд нь очиод нэг бонд авчдаг ч юм уу те. 5 сая болонгууд нь 5 бонд авчдаг ч юм уу те. Тэр нь авч үзсний дээр ойлгох юм билээ шүү. Авч үзээгүй ч амар мэдлэгтэй байх гээд хэрэггүй юм билээ. Нөө ийм хадгаламжгүй хүмүүс ингээд хоримтлаа яах вэ гэдэг төлөвлөгөө босгоод байдаг байхгүй. Тэр үгүй ямар хэрэг байна. Хадгаламжгүй юм байж шаа дэмий юм болоод ингээд өөрийгөө стрессүүлээд байгаа юм байл та. Тэгэхээр мөнгөтэй олчмоор юм билээ. Хадгаламжгүй хүнд юу н инфляц хамаагүй шүү дээ яг үүндээ бас тийм. Тэгээ инфляц хадгаламжгүй хүнд бол инфляцид хадгаламжгүйтэй харьцахгүй шүү дээ тийм биз дээ. Чи юу яриад байгаа юм те? Миний талаар мэдчихгүй юм байж гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм тэгж хармаар юм байна. Тэр бид нар юу харах хэрэгтэй юм гэхээр хоримтлалтай болоод эхэлсэн бол та хөрөнгө оруулагч ихний шатлалаа бэлдээд эхэлчихэ. Яагаад хоримтлаж хүнийг төсөөлөх юмыг өгж байгаа байхгүй юу? Энд мөнгө байна. Гэтэ би хэрэглэхгүй гэдэг ийм зөндөө олон хэрэгцээгээ баймилж штэ тий ийм төсвөрийг өгч байгаа. Яг энэ бэлтгэл ажиллагаа хүнийг дараагийн шатанд бэлтчихэж байгаа нь би хөрөнгө оруулагч болж болох юм байна. Яагаад би хадгалж байгаа мөнгө тисээд байгаа юм чинь би энэ хөрөнгө оруулалтыг тисэж чадах юм байна гэдэг юм явж байгаа байхгүй. Тэгээд 3 дугаар авч үзчихэж ойлгох юм байна. Тэрнээс би болох юмсан гэж бодоолаага би ингээд яадаг юм болоо нэрээ мэдгүй юм хийчих юм гэдэг тийм байхгүй юм байна л да. Очоод данс нийлгээд УЦК гэдэг компаниуд байгаа шүү дээ. Голомт капитал одоо юу гэдэг юм баг банк болгон дээр тийм юунууд байгаа, үн цасны компаниуд байгаа. Тэн дээр нь очиод ингээд дансаа нийлээд бонд нь юу байна асуугаад би авч үзье. Энэ алхам юм байлээ. Таваар ч хамаагүй. Хамаагүй муу авсан ч болно. Гэхдээ ер нь Монгол өөдөр бонд дампуурчдаг одоохондоо байх байгаа. Тэгэхээр тэр чинь ингээд зөндөө олон компанид шалгачиж байгаа шүү дээ, тий. Тэгээ та ойлгож эхлэн тэгээд нэг мөнгө өгсөн хүн чинь илүүсээ судалж эхэлнэ шүү дээ. Би одоо дараагийнхаа яаж авах вэ? Тэг ингээд багц бүрдүүлээд эхлэх юм байлаа. Тэрний үгээр олон сонголтуудаар бооныг авч явах хэрэгтэй. Буюу өндгөө олон сагсан тийм гэдэг нь санаа тэр юм байна шүү дээ. Ингээд нэг төрлийн газар бүх мөнгө өгнө гэсэн үг биш юм байна шүү дээ. Тэгээ дараа нь дахиад маш олон хөлбөрүүд байна. Банк ус санхүүгийн байгууллага дээр шууд очиод ихтгэлцэл мөнгө хийх юм бол 19-с 20% бохгүй юу? Хүмүүс нэг л юмнаас болоод энэ хийдэггүй байхгүй айдаг. Гэтэл бидний энэ айдсыг банк усаас банк ус хоёрыг холдуулж хаяад дунд нь хэн бизнес хийж байгаа нэхлээр банк бизнес хийж байгаа. Банк усыг тэд нар мэдэн штэ. Энд мөнгө үйлдвэрлэх газар мөн гэдэг мэдчихэ. Тэгээ иргэд эднэрээс айдаг учраас иргэд банкнд итгэдэг учраас дунд нь очиж зуршлал хийгээд чи мөнгө хадгалмаар байна уу? 13%-аар авангуудаа банк ус дээр очингуудаа 19%-аар аваа өгч байгаа. Ойлгож байгаа шүү дээ. Тэгснэ тэр банк усаас нь бид нар аппликейшнаараа 3.4% зээл авсан. За гайгүй баг төлөх юм. Тэнэгч өгж байгаа шүү дээ. Ер нь тойрог харах юм бол
мессеж нь ерөөсөө л юм. Бид нар ингээд шал дэми юмнаас хайгаад байдаг байхгүй ингээд дампуурчвал яах юм. Гэхдээ айж ивэл бага мөнгөөр юу итгэлцэл хийгээд үз. Итгэлцэл гэдэг чинь банк ус нь мөнгө хадгалах хийж байгаа шүү дээ. Тэд нар чинь сурчилж болдоггүй хуулийн зохицуулалт байхгүй юу? Сурчлах юм бол хууль бус юм хийж байгаа учраас итгэлцлээ ярьж чаддаггүй, зээлэл ярьж болдог. Тэгээд ингээд яваад байгаа. Тийм л юм. Тэгэхээр ингээд бүр үнэхээр бонд төгтөө байгаа гэвэл банк ус төр очиод мөнгө өгчөөл гэсэн. Сар одоо 1 жилийн хугацаатай. Тэгэхээр тэд нар бас ийм хувилбар байгаа. Улирдтун мөнгөний чинь зээлж хүүг бас өгж болдог байхгүй. Тэд нар маш олон бүтээгдэхүүний хувилбар үүсцэн. Заавал нэг бонд гэхгүйгээр тэр дотор дахиад ийм багц хийж болно гэсэн. Тийм үлээ. За энэ л арга. Тэр эхлээд бол нөгөө нэг томьёо ямар томьёо юм бэ гэхээр сэтгэлгээний томьёо л ярьж байгаа. Яаж харах вэ гэдгээс хамаарх юм л. Бид нар ч нөгөө нэг юм харах үнцгтэйгээ ажиллаж чадах юм бол бүтээмжээ өсгөдөг юм билээ шүү дээ. Ялангуяа одоо жишээлбэл одоо марафонд аягүй хүн бүртгүүлж байна те. Тэгэл өөрийгөө ялан дэлгээл те. Ер нь марафоны тамирчдын нөгөө нэг юм сэтгэлгээ ямар байх ёстой вэ гэдгийг дасгалжуулагч нь тэр хүний сэтгэл зүйн ажлыг хэрмэлж байгаа. Хоёрдугаар тэр сэтгэл зүйг бас суулгахын тулд техникээр ажиллаж байгаа. Буюу нэг дөр амар гүйлт хийхгүй ингээд ингээд давтамжтай өөр дасгалууд ингээд хийлгээд бэлдэж байгаа. Бийг нь бэлдээд. Тэгээ гол нь тэр тарих нь аягүй чухал. Юу юм бэ гэхээр би яг 42.5 гүнэ гэдэг ийм ойлголт өгөхгүйгээр за би ингээд тэд нар чинь цагтаа хурлаад байгаа байхгүй. Би 1 секундэд одоо 10 секундэд би тэдэн метрийг барих ёстой. Хурдалж болохгүй. Тийм бол би өөрөлд байгаа энерги төрүүлэх шатаач нь удаж болохгүй. Би тэгхийн бол өөрийнхөө зорьсон цагт амжихгүй гэдэг юм систем хийж штэ. Тэрнээс ч ингээд гүйжсэн энийг гүйцэжүүл яах вэ? Энэ ямар амар гэдэг ингээд юм сэтгэлд нь савлсаар гад тэр өөрийнхөө темпийг барьж чадахгүй гэж үздэг юм аа л да. Тэр энэ утгаараа нөгөө хүн чинь өөрийнхөө сэтгэл зүйтэй тэмцэнэ гэдэг нь ингээд сэтгэл зүгээ харгах таад байгаа юм байна. Тэр ингээд нөгөө цагтаагаа гараад би яг ингээд минутандаа амжиж тэдэн метр явсан байна уу? Тэр метрийн загаад байгаа шүү дээ. Өөрийнхөө цаг нь би тэд явсан. Одоо зөв явж байна. Арай жоохон хурлаад байна. Жоохон хас юм гэдэг ингээд өөр өөртөө ажиллаж гин гэсэн үг байхгүй. Тэрнтэй адилханаар санхүү дээр ямар сэтгэл зүйн систем хийгээд байгаа юм гэхээр надад анханасаа энэ мөнгө бүтэн ороогүй гэдэг ийм сэтгэл зүйтэй тоглоом тоглох хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа байхгүй. Одоо би сая төгрөг болсон биш 800 болсон гэдэг сэтгэл зүгэл өөртөө өгөх хэрэгтэй гэдгийг хэлээд байна. Тэгжээ тэр 200 чөлөөлөгдөд байгаа байхгүй. Хөрөмтөл гэдэг нь тэрийг хэлээд байна. Ингэжж яг 800 мянга л болсон. 2 сая болох юм бол сая 500 л болсон. Энэ итгэл айгүй чухал гэсэн. Хоёрдугаар түрүүний анх ярьжсэн кейс дээр ярьжсэн тэр залуу байраа зараад би энэ асуудлаа шийднэ гэдэг бол байхгүйсэн бол гэдэг нь хамгийн муу нөхцөл дээр бодлогыг бодож үз гэдэг дүрм байгаа байхгүй. Хамгийн муу нөхцөл дээр байхгүйсэн бол яах вэ? Тэрийг бодож үзэж хариултыг гаргачих юм бол илүү зөв шийдвэр гаргана гэсэн үг байхгүй. Байхгүйсэн бол би тийм бодлого бодсон нь надад айгүй үр дүнтэй болсон. Одоо би жишээлбэл өнгөрсөн хугацаанд түрүүлсэн шүү дээ. Мөнгө хадгалж гаад үрцэн бохгүй. Юунд үрсэн бэхээр би Ирланд явж мөнгө үрсэн, Эврест рүү явж мөнгө үрсэн, саахан үрсэн. Буцаа бодглохоор 165 сая гэж бодохоор дотор ингээд гол харлаад идэх байхгүй. Гэхдээ нэг юм сайн хийсэн. Тэр нь юу хийсэн бэхээр яг 2020 онд ном гараад тэр ном их зарагдсан. Тэр үед би нэг юмнаас саяны аргаар сэтгэл зүгээ тэрнээс холдуулсан тэр номноос энэ ном байхгүйсэн бол яах вэ гэдэг асуултыг өөрөөсөө тавьсан. Тэгээд ном зарагдаж эхэлнэ шүү дээ, тийм. Байхгүйсэн бол яах вэ? Байхгүйсэн бол өхгүй шүү дээ, тийм биз дээ. Тэгэл муухай царилал явж л байгаа шүү дээ. Тэг байхгүй л гэж бодсон. Гэхдээ бас байхгүйгээ бодчихоос хайшаа чинь, тийм. Жохон байгаа гэж бодъё гэ, тийм. Тэгэнгүүтээ тэрнээс цалин авсан байхгүй. Ойлголт нь. Тэгэхээр миний хийсэн юм болохоор ном ингээд борлогдоод байсан. Би тэнгуү тэрийг зөөж явахдаа би гүрүүш хийж юм шиг тэнэгч өгч байгаа байхгүй. Өөр уртгад яриад яваад байгаа шүү дээ. Тэгээ би гүрүүшийн цалин ялчаад авчий даач гэдэг юм уу те. Хүний ном зөөж байгаа юм шиг хайшлаад. Зарагдангууд нь тэрнээс би сард 300-ийн цалин авч яваад зохиогчийн урамшуул бол энэ төр гээл өөртөө хэлээ. Ингэж явсны хүчин тэр дансанд байгаа мөнгийг би хувийнхаа шунал хэрэгцээнд хэрэглэхгүйгээр тэсэж үлдсэн байхгүй. Тэгээ тэр мөнгийг байр болгоцсон байхгүй. Номноос ном ер нь юу өгөх вэ гэдэг л эцсийн хариултаар харах гэж хичээж штэ. Тэгээд тэрийг
хөрөнгө оруулалт болгоо байр руу оруулсан. Тэгээд тэр байраа дараа нь шилжүүлсэн. Тэгээд одоо тэр байр нь одоо ашиглалтанд ороод тэрийг дахиад зараад дараагийнхаа бондны хөрөнгө оруулалт морлол гээд би одоо тийм төлөвлөж байгаа юм баггүй. Тэр дунд үрж байгаа тэр 160 хэдэн сая мая төгрөг чинь тэр нийлэх юм бол бүр гал авалцаад нэг юмнаас гал авалцах юм бол айл тэр чигээр шатаад хөршин шатдсан шүү дээ. Энэ тэр байраараа шатах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэр гал хамгаалтыг хийсэн шалтгаан нь тэр ихгүй. Байхгүй байсан бол гэдэг бодлого бодчихж байгаа байхгүй. Энэ анхнаасаа надад байхгүй бол би яах юм? Тэгэхээр хүмүүс яаж өөрийнхөө бүтээмжийг ухраадаг, хойшлуулад байгаа юм бэ гэдгийг харахаар нэг юм найдвар тавиад идэм бэл. Тэгсэн ч гэсэн надад яг ийм юм байгаа. Дансанд байгаа жоохон мөнгөөр бас ч гэж байгаа. Тэгэл юм хийхгүй, өөрийгөө хүчлэхгүй, бүтээмжээ сайжруулахгүй, хадгалж байгаа жоохон мөнгөндөө ингээд сүнс нь хоригдсон. Тэгээд тэрийг ингээд байгаа л байгаа. Нөгөө мөнгөд байгаа даа. Тэгээд тэрийг л бодоод байгаа. Эсвэл байртай. Тэр байртай учраас хөдлөхгүй. Надад байгаа. Бүр аргаа ороход надад байр байгаа. Ойлгож байна уу те? Тэгэхээр тэр байхгүйсэн бол гэдэг бодлого боддгүй юм байна гэдгийг л хэлээд байгаа. Байхгүйгээр нэг амьдраад үзээч. Чамд ер нь тэр хадгаламж байхгүй. Чамд энэ хөрөнгө оруулалт хийсэн мөнгө байхгүй. Бол чи ер нь яг яаж илүү хөдөлмөрлөх юм, илүү тий ажил хийх юм, мөнгөө яаж зарцуулах юм, яаж хүргэх юм, энэ дотроос дахиад яаж хөрөмжлөл үүсгэх юм гэдэг тухай яриад байгаа гэсэн. Тэгэхээр түрүүний хэлдгээр тэр орж ирсэн орлогынхоо тэр марафонд гүдэг тамирчинтай адилхан би сая төгрөг биш надад 700 оржсэн гэдэг тэр итгэл үнэмшлийг өөртөө итгүүлж өгөх тэр асуулт хариулт тэрнтэйгээ тулаан хийх нь амар том чухал алхам юм байлээ шүү шилдэг. Тэгэхэд бол тэр мөнгийг таслаад шууд шилжүүлэх ёстой гэдгийг л хэлэх гэсэн. Хэрэглэдэггүй данс руугаа дөрүүлээ хадгалдаг мадгалдаг бүүмэд ямар ч зүйл тэр холдуулах ёстой. Тэгээд 700 та тулаал харж байгаа хүн чинь харж байгаа юм даа итгэх юм байлээ шүү дээ. Надад ийм л байгаа юм байна. Би энэгээр л хүргэндээ болгондоо гэдэг яваад байгаа. Тийм бол хүрээлээ тийм байл та. Тэгээд тэр хадгалсан мөнгө харин дараа нөгөө нэг зовлон болох гэдэг шүү дээ тий. Тэрийг өөрөөсөө холдуулахын тулд хөрөнгө оруулалт моруулалт гэдэг ингээд хурдхан зайлуулж хийх хэрэгтэй юм байл л тий. Тэгвэл нөгөө мөнгөндөө сэтгэл нь ингээд ханаад, тайвшраад би болж юм гэдэг. Яг энэ тайвшруулуудыг хүмүүс яаж аваад байгаа тухай түрүү хэлсэн нь сард би 100 татуулт юм аа. Өдөрт би 20 мянган татуулт юм аа гэдэгтээ өөрийгөө хорцсон хүмүүс байгаа байхгүй. Маш муу хөгжилчтэй. Яг хадгалгүйс дээр л дээ. Гэтэ одоо тэрнээс дээр байгаа тэгээ өөрийгөө болж ийн гэж бодож болохгүй юм байна шүү дээ. Тэгэхээр юу хэрэгтэй вэ гэхээр хувь гэдэг систем чухал байгаа шүү дээ. Хувь. Тэр мөнгө орж ирлээ. Нүдэнэд хувьлаад хийн гэсэн. Энийг ямар ч банкныхан ярьдгүү заяа. Одоо хүртэл ярьдаггүй. Одоо банкны болоод банк үсгийн салбарын юу ярьдаг вэ гэхээр цаг болгон 100 мянгаыг хадгалах юм бол тэдэн жилийн дараа нэг сони юм байдаг байхгүй. 10 жил 100 мянгаыг сар болгоо юу яриад байгаа юм бэ тийм ч удаас. Хүний амьдралыг тэд дөрмжиж болохгүй шүү дээ. 10 жилийн дараа 100 мянга ч одоо хийдэж болох юм. Инфляцийн явагдаад баг мөнгө болох юм уу? Тэ. Санаа нь юу хэлээд тэр хувь явах хэрэгтэй байхгүй юу? Хувь. Чиний орлогын хувь. Тэгээ тэр хувийг байхгүй тооцох хэрэгтэй байхгүй юу? Тэр чи л юм. Тэ. Чиний өмнөөс өөр хүн хийхгүй. Тэгэл цаашаа ингээд нэг данс руу анханасаа гэдэг нэг гар дээр ирдэг мөнгө энэ гэдэг нэг татвар дээрэмдүүлээс урцсан зам байгаа шүү дээ. Тэр ишгээл гэсэн. Гар дээр манд хэд ирд юм аа гэдэгтэй адилхан гар дээр маань ингээд цаашаа хийгээд ийм л мөнгө ирд юм аа гэдэг тэр тест хийх гэдэг. Тэр туршилтыг за мөнгөтэй харин хөрөнгө оруулалтыг үзээрэй. Очоод ингээд яг аваад үзээрэй гэх гэдэг. Тэр нь чухал юм билээ. Тэгэхгүй бид нар ингээд би амар бодож цаг алдсан юмсан. Бодоол ингээл чад хийх үлгүүдээ гэж бод очиндоо тэргээл. Тэгээ нөгөө мөнгөө хараал нөгөө газараа бодоод холигтуулчул яах болмол нь сон юм бодвол. Энд чинь тэр хийж үзэх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээ одоо бол ингээ хийж баг хийгээл байгаа. Сая сүүлд бол simple interest bond дээр авчиж байгаа. Тэр чинь ингээд аюулгүй байхгүй юу? Яагаад гэвэл цаадах background банк компани нь MCS ч юм уу том компани учраас одоо айгүй энгийн лог гэрж байгаа шүү дээ. Энд чинь нэг амар судалгаа энэ биш. Ингээд авчиж болж байгаа байхгүй. За ийм том компани охин компани чинь авчиж гайгүй юм байна гэдэг ч юм те. Тэгээ хоёрдугаар тэр мөнгө надаас холтчих байгаа нь бас сайхан байхгүй да бодох юм байхгүй. Дансанд ингээ мөнгө харагдаад байхгүй. Харахад сонь бодоод болохгүй байгаа учраас. Толгой гинт мэрэгэн санаа төрж мөрөл те.
Ингээл дэлгүүр мэлгүүр ороод ер нь яад юм ингээл хүн ийм юм байна. Стресс ингээд ямар нэгэн байдлаар өөрөө бодож болж стресс авт юм шиг гэдэг мэдгүй яагаад чи стресстэй л юм бэ? Ямар нэг юмнаас хамгийн жаргалтай газар ямар нэг стресс байгаа гэдэг байгаа байхгүй. Тэргээ өөрөө бодоод олчдаг гэдэг байгаа байхгүй. Тэгээ өсвөл өөрөө стресс үүсгэж chuурдаг гэж байгаа байхгүй. Хамгийн жаргалтай газрын стресс үүсгэж болсон байна. Тэгэхээр сар болгон та ямар нэгэн байдлаар ингээд тавгүй сэтгэл санаа онцгүй ийм мэдрэмжүүдийг авч байгаа. Тэр мэдрэмж нь ингээд хүнд хоримтлагцааргаад тэрийг шагнамар санагддаг юм. Гэхдээ тэр нь ухамсаргүйгээр шагналаа хийдэг юм байна. Тэр нь гинтийн худалдаа авах гэж байгаа. Ямар амаатай юм. Амар төлөвлөсөн байсан амар төлөвлөгөө юм хийчихэж явж байгаа байхгүй тэгснэ. Тэр яг тийм хийгээд байгаа юм гэхэлэр нэг хүн ингээ хоол идэлэн тэгээ бааха болоод удах балгана шүү дээ. Тэр чинь төгжрлөөсөө сүултээ тийм л юм болох. Тэгэхээр ингээд авсан бол гаргадаг юм байл та тэрийг ингээд эдсэн бол гаргадагтай адилхан нэг байгалийн хуулиар. Тэгэхээр тэр бохимдол стрессийг санхүү дээр гаргахгүй тулд өөртөө өгөө шиг хэвээр юм. Тэр өгөөш нь болохоор зэл яг өөрийгөө шагнах мөнгө жижиг мөнгө тэрнгээр л галаа хамгаалч маргаан гал хамгаалагч тавихгүй бол тэгэл яг л маслна шүү дээ. Амар гой хадгалж ирсэн гин шаа сонин санагдаад ямар ч зардал гарахгүй явжсэн бүгдийг нь үрдэг байхгүй тийм хүмүүс ихэд бүгдийг байхгүй бол тийм юм хийх хүнд бол өөртөө шагнадаг нэг юм хийх хэрэгтэй юм байлээ жижиг юм. Хоёрдугаар тэр мөнгө хэрэглэхгүй хадгалж байгаа төвчж яах гэдэг чинь амар том шийтгэл явж байгаа байхгүй нөгөө талд өөрийгөө тэр шийтгэлийн цаана урамшуулал байх хэрэгтэй юм аа л да энэ хоёрын юм байх хэрэгтэй юм л. Шийдэгдэг хүмүүс харин бас байна. Тэр нь аюу амар. Би сая нэг хуульчид зөвлөгөө өгсөн. Тэр нь болохоор өчигдөр хуульч эмэгтэй. Тэр эмэгтэй яасан гэсэн чинь 30 сая лөвд болсон. Хуульч мөртлөө. Гэтэ хуульчтай лөвд болсон юм лээ. Амар тэр чинь аюу асуудал юм байна шүү дээ хоорондоо. Хуулигийн чинь хуулиараас амар юм биш хоорондоо. Тэгэхэд лөвдсөн. Тэгээд эмэгтэй болохоор ингээд хоёрдугаар тэр эмэгтэй яасан мэтлэр өнгөрсөн хугацаанд 20 хэдэн онд 22 онд гэсэн бас тийм. Өөрийнхөө ипотекийн байрыг зараад тэгээд нүүгээд ажилтгаа ойрхон байртаа болсон 3 өрөө болгосон тийм. Ийм кейс байгаа байхгүй. Энэ хооронд одоо тэр эмэгтэй дансандаа 140 саятай байхгүй юу? Сайн багаз? Айгуу сайн авсан. Аз болоход сайн авсан заяа. Аз болоход. Энэ хооронд энэ эмэгтэй дээр эрсдэл үүсээгүй. Тэр эмэгтэй амар том алдаанууд хийсэн байхгүй юу? Юу юм бэ гэхээр дансанд байгаа бүх мөнгөө шавхаад байраа зараад нэг байрлал яваад орсон байгаа юм л. Энэ хооронд дахиад 22 оноос 4 жилийн хугацаанд энэ эмэгтэй маш том эрсдэлд өснө мэдэхгүй байхгүй. Тэр дотор өөр юм үүсэгүй. Аз болоход тэр эмэгтэйд өөр юм үүсэгүй байх нь шүү дээ. Тийм багаз? Эрүүл мэндийн өвчин зовлон тий тэг асуудал үүсэхгүй байна. Тэгээд ажлаасаа гарах, орлогогүй болох гэдэг юм байгаагүй байна шүү дээ. Ингээд энэ нэмэгтэд харин ч бүр нэмэгтэй 140 саятай гараад ирсэн. Тэгэхээр энэ нэмэгтэй юу ойлгохгүй байгаа гэхээр энэ нэмэгтэд алдаа байхгүй байгаа учраас энэ нэмэгтэд ухаарл одоо санхүүгийн буруу одоо зарчим байхгүй. Заавал алдна гэсэн үг. Яг энэгээр явах юм бол юун дээр алддаг вэ гэхээр бүх мөнгөөрөө шийдвэр гаргадаг ийм ойлголттой гэсэн үг. Ойлгож байгаа юм тийм. Надад байгаа бүх мөнгөөрөө окей гэдэг ийм дүрмтэй байхгүй. Энэ амар том алдаа. Хоёрдугаар тийм билээ тэр 30 сая тэр хүнд ингээд алдсан гэсэн шүү дээ. Лөөрд үтсэн. Уг нь 170 саятай байх хэрэгтэй байсан байх нь шүү дээ тийм. 140 саятай байгаа. Тэг ингээд алдсан 30 сая. За 30 сая алдсан бол чи тэр 30 сая алдсан 30 сая буцаж нөхөх чамд ямар нэгэн тийм юу одоо шийтгэл өөртөө өгсөн юм чинь яагаад би шийдэх хэрэгтэй гайхаад байгаа. Хүн биш үү? Санхүүгийн дадлыг юугаар олж авд юм бэ гэхээр өөртөө өгсөн шийtгэлээр олж авд юм билээ. Яг л шийтгэл гэдэг нь би 30 саяг алдчихад тэрийг дахиж нөхөж олохын тулд дахиж өөртөө хэмэлт хийгээд хэрэглээг ингээ хана штэ, хасан штэ. Тэгэх юм бол дахиж би ийм лөвөр хийлэхгүй тулд тэр өвдөлт авч байгаа байхгүй юу? Би дараа нь яах ёстой? Бүх мөнгөө нэг хүнд итгээд өгж болохгүй юм байна гэдгээ жишээтэй ойлгосон байхгүй. Жишээ нь болохоор би өвдсөн байхгүй. Нэг дахиж цуглуулах гэж би зовсон. Тэгэхээр жоохон төвхтэй юм билээ. Тэгэхээр шийтгэлийг өөртөө санхүүгийн зарчмаар өгөх буюу тийм процесс ихтэй байхгүй.
Би одоо жишээлбэл аялаад хамгийн мөнгө өрцөн дахиад би аялаад нэг жил явахгүй чи шийтгэж штэ. Мөнгө харин ч илүү сайн мөнгөөр цуглах хэрэгтэй. Нэг хэрэгцээгээ боон гэсэн үг байхгүй юу? Хэрэгцээгээ боон гэсэн. Ийм шийтгэлийг хүн өөртөө өгөхгүй болохоор санхүүгийн хариуцлага өөртөө өгөхгүй болохоор хүмүүжил суухгүй байгаа. Дадал суухгүй байгаа. Энийг дахиад арай өөр хэлбэрээр ярив. Тэр нь юм бэ гэхээр мөрөдө тоглоод дампуурсан кейс байдгийг. Тэр нь болохоор 50 саяын өрөнд орцсон залуугийн өрийг ипотекийн байрыг зараад эхнэр нь өрийн төлж өгөөд тэгээд түрээсийн байрлал бүгдээр гүйчиж ороод ээж одоо хүүгийн ээж тэр өрөнд орсон залуугийн ээж нь өөрийг нь өмнөөс нь төлөөд тэр залуу тэр өдөр амар ухаарлаа гэж хэлээл тэгээ ухаарцсан гэд ойлгоцсон. Тэг ингээ өргөө болцсон. Зовлон аягүй урд туссан байгааз. Тэр залуу өмнөшөө ажиллаа хийгээл ингээ амьдрсан. Тэр залуу өвдөлт авах байгааз. Тэгээд үүнээс хойш 3 жилийн дараа дахиад надаас зөвлөгөө авч байгаа үе нөхгүй юу? 200 сая төгрөг борцоолж байгаа байхгүй. Компанийн мөнгийг ингээд идчихсэн. Тэгээд тэр өөр үүссэн. Ухаал явагдсан байна уу? Одоо асуулт. Яагаад? Яг ухаал явагдав юм. Шийтгэл хийгээг байх хэвээр. Тэр залуу ерөөсөө ямар ч шийтгэл аваагүй шүү. Бүр шийтгэлийн жижигхэн иш үсэг чалга шүү. Тэгээ энийг хэлээд байна. Гэтэл дахиад нэг гойлонгоо дээр би бичсэн бет тоглоод 350 сая өрөнд орсон залуугийн тоо сонсоод тэр яаж ингэж өрөнд ордог юм бэ гэдэг бүх юмаа бичсэн байсан тэр залуу. Тэр залуу одоо 2 жил хөдөлмөрлөд 3 жил хөдөлмөрлөд 300 саяхаа 150 саяг төлөлдсөн явж байгаа байхгүй. Энэ залуу сайжирна. Тэгэхээр тэр шийтгэлээ биеэрээ маш сайн амсчаа. Ойлгож байгаа тийм тэр чинь ингэдэг төлж байгаа. Гэтэ тэр залуу нэг алдаа хийж магадгүй гэж би бодсон. Тэр нь болохоор зөвхөн өрөө төлөхийн тулд бүх мөнгөө өгч байгаа юм бол тэр залуу буруу юм хийж байна гэж би бодсон. Өөртөө мөнгө хадгална, өрөө төлнө. Энэ хоёр аягүй чухал систем байхгүй юу? Буюу заавал тэнцүүгийн тэмдгийн нэмэгтэй гарах хэрэгтэй байхгүй юу? Надад мөнгө байх хэрэгтэй. Өөртөө гэхдээ би мөнгөтэй. Энэ дүрм аягүй сайн дүрм. Өөртөө мөнгөгүй гэдэг чинь бидний царай шүү дээ одоо ер нь Монгол. Мөрөөд нь болохоор өөргөө мөнгөгүй гэдэг зорилго тавьчихад байгаа байхгүй. Эн чинь бол бүр дахиад өөр тавина гэсэн үг шүү дээ тийм биз дээ. Өөргөө гэл ингээл баярлаад байгаа байхгүй. Гэтэ мөнгөгүй. Тийм үү ер нь юу юм бэ? Өөр тавина л гэсэн үг шүү дээ. Яг мөнгөгүй юм чи. Асуудал үүслээ, мөнгө зээлээч. Асуудал үүслээ. Тэ? Дахиад нэг юм хэрэглэмээр санагдана. Хөдөлмөр санагдана, бизнес юмэр санагдана. Дахиад зээл авна шүү. Ийм л тойрог яваад байгаа. За тэгэхээр шийдэл гэдэг юм чинь ийм чухал юм байдаг. Өөрөөр нь асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэг юм чинь амар хэрэгтэй байдаг. Бизнес дээр хүртэл асуулт байдаг гэж байгаа байхгүй юу? Амар гоё бизнес санаа яриад яг надад 100 сая хэрэгтэй. Гэл төлөвлөгөөг таасан чи супер төлөвлөгөө гинэ. Хамтрахгүй та. Яг хамтрахгүй. Тэр ч гэсэн амар бизнес санаа. Таны мөнгө ч гэсэн амар өсөж өгнө гэдэг нь шүү дээ. Та 100 сая төгрөг өгөөл тэр өстө төслөө барьж ирсэн. Би өстө энийг яг алаад бүр ингээ харахаар бүр амар боох. Зах зээлийн сулгаан болчихсон байгаа байхгүй. Хамтрах уу? Тэгээ танд 100 сая байгаа л да. Хамтрахгүй юу? Мохоо харамч шигтэл. Асуулт юу гэж асуух вэ? Хамтрая гэж бодвол. Тэр хүнтэй хамтрая гэж хамтрая гэж бодъё. Танд 100 сая нь бол байгаа заяа. Тэр нь таны хамаг мөнгө бол биш л дээ. Зүгээр тийш өрөнгөөр тийш болох мөнгө. Тэгвэл та ядаж юм асууя гэж бодъё. Тэгвэл юу гэж асуух вэ? Тэр хүнээс. Юу нэ? 50% хуваална гэж штэ. Бизнесийн санаа бол ойлгомжтой. За, өөр ямар асуудал асуух вэ? Хизээ өгөх вэ? 3 жилийн дараа шууд бүх мөнгөө шин буцаагаад өгч. Төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа шүү. Хөдөлгөөнөл яах юм бэ? Эрсдлээ яаж даах юм бэ гэж юу? Ер нь бол энэ бизнес дампуурахад буцаад тоног төхөөрөмж зараад өөрөө чинь бол уснаас өөрөө гаргана. Яа. Алхна яа. Ер нь яг ингээд гол асуултууд л байгаа юм. Та нар юу гэж асуух вэ гэдгийг чинь сонирхоод байгаа юм. Юу гэж асуух вэ? Танд мөнгө байгаа. Маш гоё төлөвлөгөө танилцуулсан. Та юу гэж асуух вэ гэдэг асуултыг асуух гэдэг. Илүү мэдээлэл олж авах гээд байгаа шүү дээ та тийм. Найдвартай юу? Хамтрах уугүй гэдэг шийдвэр гаргахын тулд
Та харилцаа үүсгэх ёстой шүү дээ. Та асуудал асуух ёстой. Өөр юу гэж асуух вэ? Яг баталгаатай юм бол яг баталгаатай. Амлын ээжийнх нь нэрээр яа. Компанийнхаа нэр дээр таны нэрийг оруулаад та хувь эзэмшин шүү дээ. Болохгүй тоног төхөөрөмжөөр зараа буцаад та уснаас хуураа гарна шүү дээ. Яа. Өөр барьцаа өрөө. барьцаа өрөнгөө энэ хөрөнгө таних угаасаа. Барьцаалаад тарч байх угаасаа таних. Зүгээр л банкнд заав тэр хүнтэй гэрээ их ямар. Өө би тийм юм асуугаа та хамтрах гээд байгаа. Та асуулт асуух гээд байгаа. Та ерөөсөө угаасаа хамтрах чи угаасаа би өгөхгүй гэвэл одоо хамтрал биш шүү дээ. Та хамтрах гээд байгаа харин та тэрийг идэв таньж мэдхийн тулд ямар асуулт авах вэ гэж асууж. Ямар ашигтай юм бэ? Амар ашигтай. Ашигын хэсэг хэл бүр ингээд төлөвлөгөөг харуулад жилийн ашиг нь 35%. Яа. Ашиг удирдах юм. Ашиг шууд удирдах нь. Манайх ийм юм асуугаад байдаг л дээ. Яг бизнес дээр хамтрал дээр. Хамгийн чухал асуулт нь юу гэдэг вэ гэж байна. Хөрөнгө оруулагч юм. Чи на бизнестэй өөрөө хэдийг оруулж байгаа гэдэг асуулт гэж байна. Өөр юу ч байхгүй гэх юм бол за тэгэл аюу шүү дээ. Таны мөнгөөр тоглох чи надад гэсэн үг байхгүй юу? Үлчих гэж байна. Ойлгож байна уу те? Тэр хүн 50% гаргасан, 60% гаргасан, 70% гаргасан. Тэр хүн өөрийнхөө бизнесийн төлөө үхтэл хөдөлмөрлөх нь эхний кейстэй нотлогдож байгаа. Чи хэдийг гаргах гэдэг асуулт байна. Хамтрал гэж хийш. 50% гаргачихвал. Яг энэ бол чухал асуулт гэж ярьж байгаа. Тэгэхээр нөгөө хүн хариуцлагын тухай яриад байгаа нь энэ ихгүй. Хүн юунд илүү хариуцлагатай вэ? Тэгэхээр өөрөө гаргаж байгаа, өөрөө оролцож байгаа юмдаа мөнгө гаргаж байгаа юмдыг хариуцлагатай байдаг гэсэн. Өөрөөс нь юм гараагүй юмд хүн хариуцлагатай ханддаггүй гэсэн. Тэрнтэй адилхан хүн яаж хариуцлага ухамсарладаг вэ гэхээр өөрөө тэрнийхээ асуудлын балгийг арилгаж иж хүн хариуцлагыг ухамсарладаг гэдэг мессеж нэмж байгаа. Тэгэхээр та өөртөө санхүүгийн одоо юу гэдгийг сахилга батыг суулгамаар байвал өөртөө хариуцлага тооцоо гэдэг санаалахгүй да. Өөрийгөө хүмүүжүүлээд өөрийгөө шийтгээд өөрийгөө зовоогоорой. Зарим зовоодрын болохоор ийм эрзэнээр зовоож могоод байдаг ш. Тэр бол бас жоохон садиста. Тэр арай. Зүгээр санхуугаар нь өөрийгөө шийтгээрэй л гэсэн үг байна. Болохгүй зарим юмаа ингээд одоо танаад те би өөрөө яг авмаар байсан юмыг би авахгүй юм байна. Би сард ийм халаасны мөнгөтэй явдаг гэсэн чинь энийг би танлаа. Би энэ сард би кофе одоо гадуур уухгүй. Шийтгэл авахгүй энэ жаалаар амар тухгүй байхгүй да. Одоо миний хувьд шүү. Дандаа кофе уудаг хүний хувьд бол шийтгэл энэ амар том шийтгэл. Тэгэл гадуур кофе уухгүй, кофе шоп жоохгүй гэхлээр одоо тий. Ороод усууч яа гэл тий. Үнгүй өстэй. Тэрхүү амтнаар кофе яг авч өгөх юм уу тэгвэл гадуур гарна тий. Тийм сонголтын гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шийтгэл гэдэг нь энийг хэлээд байгаа байхгүй юу? Тэр энэ мэдрэмж чинь хүнд боддоор амьдралд нь ирээд байгаа учраас би дахиж ийм байд мэдрэмжийг авмааргүй шүү дээ. Би нэг сар кофе уугаагүй энэ муухай мэдрэмжийг дахиж авмааргүй байгаа учраас тэр алдааг тэр санхүүгийн буруу шийдвэр гаргасан алдаагаа давтахгүй тул систем их байхгүй юу? Окей, би энэ дадлыг солих хэрэгтэй юм байна. За тэгэж тийм. Энийг л тайлбарлаад байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр санхүүгийн шийтгэл гэдэг юмыг дадлыг олж авахын тулд тэр золиосон тийм юм хийгддэг. Над бол тийм байсан. За ингээд энэ өнөөдрийн лекц одоо уулзалтын кейсийн агуулга нэг ийм юм байлаа. Та нараас асуух зүйл байна уу? Тэгээд номоо авчирсан тийм өгцөн үү? За манай энэ сууж байгаа охинд та нар номоо ингээд өгчөөрэй. Өнөөдрийн энэ кейс уулзалтын маань төлбөр хүүхд дараа тэр хүүхдүүд гоё ном уншина. Ганцхан юм асууж болох. Одоо асууж болно шүү дээ. Одоо асуу. За. Юу ингэ би болохоор ингэдэг байхгүй нөгөө. За. Зүгээр л нөгөө татуулчдаг. Та тэгш дүнгээр татуулдаг тий? Тий. 5 даас өдөр болгоо 20 5 даас 250 мянгаыг өдөр татуулах юм байна тий? За. Тэр нөгөө орлого. Тэр хэдэн болох орлого маань тийш болохоор. Татуулаад байв. Яг нэг талаас танд айгу амар байгаа тий? Өөрт чинь. Тэгээд нөгөө нэг мөнгө эргэлдүүлдэг би нөгөө тавилгын бизнес. Хэр удаан та тэгж явж байна? Би одоо сүүлийн 4 жил. 4 жил өдөр болгон татуулж байгаа тий?
Хоёр байраа нэг урьдчилгаа өгсөн тэр мөнгөөр. Та байрны хөрөнгө оруулалт гэдэг юм байна тийм. Тийм нөгөө хоёр хүүхэдтэй байр авч. За өнөөдрийн энэ уулзалтаас тэгээд та яг юу ойлгов? Тэгэхээр би одоо ерөөсөө бонд авах. За сайн байна. Байраа бодсон. Тун сайн. Тун сайн. Яадаг вэ гэхээр байрны нэг асуудал нь яг дуртай бол байр сайн. За дуртай гэдэг нь одоо энэ төрлийн хөрөнгө оруулалт дуртай. Энэ чинь хуучны одоо классик юм хөрөнгө оруулалт нөхгүй юу? Хүн болгон үйл хөдлөхөөрөө анхаарал хандуулдаг. Гэхдээ энд нөө сул талууд байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр байр борлуулалтаа удаан гэдэг ийм сул талтай байхгүй юу? Буцаж эргэлтэнд орохдоо. Тэгээ бартер руу яваад орчдөг байхгүй юм төвхтэй. Бэлэн мөнгө гарч ирэх чадамж амар муу гэх юм уу да. Тийм байдаг. Байр шил тэгээд янз янзын зүйлүүдээс хамаардаг гэсэн. Тэгээд тийм учраас бондны нэг давуу талыг сурч юм ба штэ бонд сар болгон танд мөнгө өгдөг систем хийх гэдэг байхгүй. Буцаад тэр мөнгө чинь таны таасанд ороод ирдэг. Бэлэн мөнгөний эргэлтийн систем нь сайн. Тэр энэ сайн хөрөнгө гэдэг нь энийг хэлээд байгаа байхгүй. Өсөлтөн ч гэсэн сайн. Тэгсэн мөртлөө сар болгон надаас өдөр болгон надад мөнгө өгчдөг. Энэнгүүрээ давуу талтай. Тэгээд 10 жилийн хугацаагаар байр болоод бонд хоёрын тооцоолыг бодоод үзчих заяа. Бонд нь хол хаяна. Хугацаагаараа тайлбарлах юм бол өсөлтийнхөө тэгээ үр өгөөж буцаад тэрнийхэн мөнгийг буцаад өөрт нь инвест хийх юм бола. Байрыг юун дээр байрыг илүү ашигтай гэж үзээд байна гэхээр одоо яг энэ хөрөнгө оруулалтын салбарынхаа ипотекийн зээлд хамрагдсан байр 6% зээл төлнө шүү дээ. Тэгсэн мөртөө тэр байраа түрээслэх юм бол 9% ашигтай шүү дээ. Энийг маш аз жаргалтай хөрөнгө оруулалт гэж тайлбарлаж байгаа байхгүй яг хөрөнгө оруулалтын салбарын бол гэж тайлбарлаж юм. Тэгээ хоёрдугаар та юу ойлгов вэ гэхээр одоо та 4 жил 50-50-аар татдаг систем хийсэн юм шүү дээ тий. Одоо та нэг бодлого бодоод үзчихээрэй гэх гээд байна. Тэр нь юу юм бэ гэхээр тий. Тэр нь сарынхаа орлогыг бодож үзэж болно. Хэд байсан? Хадгалсан мөнгө чи хэд байсан гэдгийг хараад өдөр болгон татуулсан мөнгөө орсон орлого тэгээд тэр хадгалсан мөнгө хоёрын хувийг харчих. Тэгээд хэдэн үе би хадгалж вэ гэдгийг. Тэр чинь таны орсон орлогын тэр сарын олсон орлогоос тэр хадгалсан мөнгө чинь маш бага хөв байна уу, их хөв байна уу гэдэг харна гэсэн. Тэгээд нэг арга хэрэгжиж үзгээд нь тэрнээсээ жоохон ахиу хуваар хадгалаад нэг үзэх юм бол таны 4 жилд хийсэн үр дүнг чинь илүү богино хугацаанд хийж магадгүй гэсэн үг л та. Гэтэ магадгүй таны саяны 5 тасраа 250-аар татуулдаг чинь зөв ч биш магадгүй. Яагаад тэгэхээр саяныхыг бодоод үзчихвэл гараад ирнэ гэсэн үг. Одоо хувлаад тий хувьлаад хэрвээ маш боломжтой хөв тэр татуулж байгаа 5 даас татуулж байгаа чинь хуваар харах юм бол маш боломжтой хөв байх юм бол болохгүй юу. Гэтэ ер нь тогтмол дүн бол нэг оновчтой байдгүй байхгүй юу. Яагаад гэвэл орлого өсөх үед тогтмол дүн чинь өсдөггүй. Орлого буурах үед тогтмол дүн чинь өсдөггүй, буурдаггүй. Буурах үед бол жоохон төвөгтэй бизнесийн мөнгө идээд, барааны мөнгө идээд байдаг. Өсөх үед болохоор өсчмөр штэ. Буруу мөнгө зарцуулаад байдаг. Өдөрт би ингээд одоо за миний бизнес өдөрт ингээд 5 сая төгрөг олдог гэж бодъё л да. 5 сая төгрөгнөөс би 100,000 төгрөг хадгалдаг гэж бодъё. Тогтмол дүнгээр. Нэг өдөр би өдөрт 10 саяыг 7 хоног оллоо. Чи сайн хийж штэ бизнес те. Тий. Нөө 100-аар татуулаад байгаа байхгүй. Энэ бол гонигтай байхгүй. Энэ 200 татуулах хэрэгтэй шүү дээ те. Тэгэхээр ийм юм болоод байна гэсэн. Бизнесийн нөгөө нэг ийм өсөлт бууралтыг мэдрэхгүй байх гэсэн үг байхгүй энэ хөрөнгөлийн системийн хувьд бол тийм. Яг хөө энийг бол хэн зааж өгсөн юм гэхээр банкныхан зааж өгсөн л да саяны өдөр болгонд хэдийг татвал гэдэг юм. Коммунист шүү дээ. Яг үндэ энэ өдөр болгонд татвалч коммунист шүү дээ. Айгу тийм ардчсан биш шүү дээ. Тэгж. Өөр асуулт байна уу? База. Тийм гайгүй. Үнцасны компаниуд ч одоо нөгөө нэг жуулчлал хөрөнгө босгоод хийдэг газар байхгүй юу? Тэгээд тэгээ банкнуудын дэргэдэх үүсэг канал чинь одоо том туршлагатай газар байгаа шүү дээ. Ирж бас болно. Тэрийг бас ашиглаж болно. Өөрийнхөө хадгаламжийн нэг хэсгийг тийшээ зориулж бас болно. Энэ сайн. Яагаад гэвэл маш олон ийм газруудыг ашиглаж хэрэгтэй. Гэхдээ нэг газар бүх мөнгөө тавьхаа болоо гэдэг санаал явж. Ойлгосон тийм? Аа.
Аха. 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 Яагаад юм шиг тэгээд бондын хүчин баруун юм шүү Тий. дээ. Тий. Батхад. Яг. Банк нь хатгалаад бас хүүгээр явцаагаа энэ хүүгээр Явах юм бол. Тэгэхээр 10 саяг 6 жилийн дараа 20 сая болно. Яг үнэ. Тэгэхээр банкнд хэрвээ 10 саяг хадгалах юм бол тэр нь хүүгийн авахгүйгээр хадгалах юм бол 6 жилийн дараа даабалдах юм байна. Харин хөрөнгө оруулалт хийх юм бол бонд авах юм бол 4 жил байх юм тий. За ингээд Тий. Тэгнь. Тэгэхээр одоо би нөгөө хүүгээрээ одоо яг ухаан бооноос авахтаа гэж бодлоо 6 сарын дараа нэмэгдсэн шүмгээс ахаад хүн аваа яваа. Тэр Хүүгээрээ тухайн жилээ ковд. анх орсон дүнгээр явна. Дахиад таны хөрөнгө оруулж байгаа мөнгө чинь дахиад шинэ бондны дүнгээр явна. Гэтэ үлдсэн бондд тэгээд зөндөө олон сонирхолтой байдаг юм билээ. Юу гэвэл хоёр дахь зах зээлийн бонд мод гэдэг. Тэр нь болохоор би 1 жил бонд авчаад тэрийг 6 сарын дараа зарж болдог байхгүй. Буюу хагас жилийнх нь өгөөжийг авангуудаа үлдсэн 6 сарынхаа өгөөжийг өөр хүн зарчдаг гэсэн үг байхгүй. Тэгж бас болдог гэсэн. Тэгэхээр бонд нь аюул олон сонголтууд байгаа байхгүй. Илүү өндөр хүүтэй болохоор эрсд өндөртэй. Ер нь бол тийм бондууд байгаа. Гэхдээ өөрийнхөө нийт авж байгаа бондныхоо багц гэж байгаа бол 10 сая төгрөг хуваахад 2 сая төгрөгийн өндөр хүүтэй бонд энэ авч болно шүү дээ. Болохгүй биш. Чин аз баггүй юу? Тэгээд тэр чинь илүү өндөр өснө. 24% хүүтэй бонд маань. Тэгээд тийм бондууд амар өндөр шалгуур тавьдаг л да. 100 саяын үнэлгээтэй ч юм уу нэг бондын үн мөнгээд том тоглогч нарыг хаагаад байдаг. Тэгэхээр тийм сонголт хийж болно гэсэн. 21% хүүтэй бонд, эрсдэл өндөртэй бонд 2 сая төгрөмөр 5 одоо 10 саятай боо шүү дээ, тий. Тэгээд дундаж бонднууд энэ төр авчих зүгээр байгаа байхгүй. 18 чинь яг ийм дундаж үнэлгээнд байгаа байхгүй. Тэгэл тэр 10%-ийг нь угаасаа нөгөө татвар авчдаг. Тэгээд татвар авсан дүнгээрээ орж ирдэг байхгүй. Татваргүй дүнгээр тэгэхээр цэвэр мөнгө ороод ирнэ гэсэн үг байхгүй. Тэгээд тэр хүүгийн хүү гэдэг чинь харин тэрийг хэлээд байгаа байхгүй. 6 сарын дараа мөнгө нь ороод ирэх юм бол тэрийг өөрийнхөө олж байгаа орлогоосаа дахиж хийж байгаа мөнгө байгаа шүү дээ. Нийлүүлээд дараагийн бондыг аваад байдаг байхгүй. Тэгэхээр бонд гэдэг нэрэн дотор л явж байгаа болохоос ш маш олон төрлийн бүтээгдэхүүн аваад байна гэсэн үг байхгүй. Одоо ном гэдэг нэрний цаа зөндөө ном байгаатай адилхан байхгүй. Хүүхдийн ном, шинжлэх ухааны ном тий хөгжлийн ном ч гэдэг юм төрөл бүрийнхтэй байдаг тайлбар. Бонд чинь нэр яваад байгаа байхгүй. Ерөнхий нэр ном гэдэг шиг. Тэр дотороо сонголт хийж ийн гэсэн үг. Тэгээ тэр номын сангаа өөрөө дүүргэж штэ тий. Надад тэр салбарын ном тэд байгаа, энэ салбарын ном тэд байгаа гэдэгтэй адилхан санхүүгийн салбарын бонд тэд байгаа. Тэгээд уулуурхай салбарын бонд тэд байгаа гэдэг ингээд аваад байгаа гэсэн үг байхгүй. Нэг их ажил хийхгүй. Юу юм бэ гэхээр та хагас жилдээ эсвэл сардаа нэг удаа шийдвэр гаргана. Ийм газруудын бонд байгаа юм байна. Тэгэл ер нь бонд хай хурдан юм лээ. Энэ гайгүй юм байна уу? Уусаа нэг олон ч бүтээгдэхүүн байхгүй. Тэгэл энэ цөөхөн газруудаас аль нь арай гайгүй юм бэ? Энийг нь авчие. Тэгэл аваад. Тийм. Тэрийг авсан ч болно. Авсан ч болно, авахгүйсэн ч болно. Тэр чинь стил нөгөө хөрөнгө таталт хэвээрээ байх юм бол авчих бас болно. Авахгүй өөр газар хаагдсан байх юм бол бас авах боломжгүй. Дууссан, хаагдсан гэж тэгээд тэр нь хүссэн дүндээ хурцчлаар хаачих байгаа байхгүй. Авах хэвээр хөрөнгө оруулалт авчихлаа. Мандал даатгалын бонд тэр Мандал даатгал бидний өмнөөс бонд аваад байна. Бидний өмнөөс бонд аваад мөнгө чи өсгөж өгöd байна. харин маань Үндсэн бизнес нь. бонд нав. Биш та мандал мөнгө хадгална. Таны өмнөөс тэрийг хийж байгаа гэсэн үг байхгүй. Тий. Мандал дундын юм хийж байгаа байхгүй. Хүмүүсийн хоримтлалын мөнгийг юу хийгээд байгаа байхгүй. Бонд руу хэдэн үнийж байгаа, хувьцаар хэдэн үнийж байгаа. Дахиад өөр нөгөө нэг одоо өндөр хүнтэй хадгаламжтай ингээд юм хуваачиж байгаа байхгүй. Тэгээд тэндээсээ бид нар чинь бизнес гэдэг. Мэргэжлийн хүмүүс сууж байгаа шүү дээ. Тэгээд тоглолт хийгээд байгаа. Тэгээ өндөр.
За. Би бас нэг байртай. За. Тэр байр болохоор одоо ингэ байр нь номж байгаа. Аха. Би хуучин байраа зараад одоо энэ өндөр зээлээ хийж байна. Мгм. Эсвэл талын бонхоор одоо талын өндөр зээлээ Тэ өрөө дарах чинь оновчтой биш шүү дээ. 14% хүүтэй зээл юм уу? 14% үүтэй байрны Сарын уу? жилийн Жилийн 14 юм уу? Сарын тэгэхээр 1.1 гайгүй юм шүү дээ. гэтээ гон Тийм ээ, тэ гайгүй юм шүү. Хүний зээлийг өмнөөс нь шийдэж мэдсэн. Төлөлтөн. Сарын төлөлтөн үү? Нэг л үү? Таны орлого болохоор юм шүү. 40% ч юм шүү. Би бол хэдэн жил мэдчихэ. Яг 1.2% хүн гэдэг бол гайгүй. Яг та тэрнээс багасгах боломж өгвөл багасгах бол одоо цаг төлдөг дүнгийн жоохон бууруулах бүр хаагдах юм уу? Ахаа талын төлж мөлөө ч юм уу тийм юм байгаа маа. Тийм гэрээний нөхцөл байгаа мó. Боохгүй мó. Тэгвэл ямар хэрэгтэй? Урт хугацааны зээлийн ашигтай хөлбөр нь ерөөсөө эцсийн дүндээ харагдаж шүү дээ. Төгсгөл дээр 14% жилийн хүүтэй зээл төлж байгаа бол мөнгөө бонд руу 18% хүүтэй хийчээд 14-өр нь тэрийг төлөө 4%-ийг нь аваа сууж байл бараг зүгээр юм шүү. Зээл байх угаасаа зээл чинь төгсгөлдөө ашиг нь гарна шүү. Ягаад төгсгөлдөө вэ гэхээр хамгийн анх авч ирсэн ипотек авч ирсэн хүмүүс 400 мянгыг төлж ирсэн. Гэлтэр үчистэй дээр амар ярьж мэрэлцтэй амар төлж ин алуулж ин магадгүй. Яг өнөөдрийн тань шиг 4 саястай амар юм байна. Тэр хүмүүст одоо ингээ уулзглаар байрны мөнгө төлж байгаа юм санагдаад байдаг. Төгсгөл дээрээ тэр чинь ингээд жаргал нь ирж байгаа шүү дээ. Сүүлийн 5 жил дээр тэрнийхээ гоё мэдрэмжийг авч байгаа байхгүй юу? Тийм. Тэр юм амар чухал байгаа гэсэн. Хоёрдугаарт бол хэрвээ тэр байр чинь байхгүйсэн бол яах вэ гэдэг нэг асуулт байна. Тэр дөрвөл яах вэ бөөрөө? Зээл хаах вэ? За ингээд бодох нэг хөлбөр гаргаад ирэх хэрэгтэй байхгүй юу? Би ингээд энэ байхгүйсэн бол би юу хийсэн бэ гэдэг асуултууд аюулж байгаа. Миний харвал зөв зээлийн сарын ачаалтыг бууруулах чухал байгаа. Ягаад гэвэл таны цалин мөнхийн биш. Тэнд ингээд цалин гинт орохгүй одоо ажилгүй болох эрсдлүүдийг харвал гэсэн үг байхгүй. Гэхдээ нөгөө талдаа таны тэр байрчин буцаад мөнгө өгдөг системээр орж ирэх бас зүгээр байхгүй. Орлого нэмдэг гэх юм уу да. Зарим сард орлого байхад орлого өгдөг юм байв зүгээр. Эцсийн дүндээ бол та байрны гэрчлэгийг авна. Сар төлдөг мөнгөгүй болно. Тэгсэн чинь таны орлого буурсан байлаа гэж бодъё. Тэгэл нэг тийм гэрчлэгээтэй хүн болдгоос шүү дээ. Тэгээ бид нар нөгөө мөнгөтэй байх сонголт хийхгүй болчиход байгаа байхгүй юу? Би нэг бүгд За. айгу яг таны эдгээр ингээд хөрмөлөөд санагдаж байгаа айгу том хөнгө. За. Тэгэнгүүт загаад та хоёрч яг өмнөөс өмнө гээд амьдарч байгаа байхгүй юу? Тэгээд эндээс ахад өнөөдөр яг ирсэн байна. Асуултыг хариултыг авъя. За. Таалагдсан. За. Тэр хүнд агуултаа цаагаад тэр надаас дандаа хасахтай ажиллаад байсан. Тэгээд цагаан тэрийгээ цаанаа яг одоо хоёр ч гэдэг зөндөө хасахтай ажиллах болоод ирсэн чинь бонд олгож тэгчээд тэрнийхээ өнгө өгөөж дараа 10 жилдээ 20 жилдээ амьдрах мессежийг авах. Яа. Тэгээд таныг хэлэг болгож идэг дандаа зөв дандаа бид тэр шатыг хийсэн байхгүй. Нэг том хүн орох тэгээд тэрнийхээ одоо зээлтэй тэрийг болгон гэж ясаар тэр хоёр дөрөв жил. Тэгтэл эргээ тэгэхээр тэрийг бондон хийсэн бол миний жилдээ 18 жил 38 ийм болох хэмжээний юм дандаа X. Тэгэхээр би болгоод байсан бол бондон хийсэн дандаа гэсэн мессеж хийсэн. За. Тэгээд дандаа зөвхөдөө яваад. За баярлалаа.
За тэгээд өнөөдрийн маань кофе уулзалтанд ирсэнд маш баярлалаа. Тэгээд бас дараа та бүхэн энэ маш гоё бас нэг өнөөдөр бүтэн ийм хөтөлбөр бас байгаа. Энэ кофе уулзалтаас гадна тэгээ юу гэхээр өнөөдөр энд номын сангийн гол нь нээлт явагдаж байгаа. Тэгээд өнөөдрийг энэтэй холбоотойгоор номын сангийн нээлттэй холбоотойгоор номын хамбуу цуглуулагдана. Нөгөө талаар гэх юм бол та бүхэн Edu Park-ийн энэ одоо үйл ажиллагаатай танилцж болно. Энд аягүй голон гоё хүүхдийн сургалтууд байдаг. Амралтын өдрүүдэд хичээлдэж болдог. Кодингийн сургалт. Тэгээд би бас арай өөрөө бас аягүй сан бүр танилцааг байж байгаа яриад иж болж байгаа болохгүй. Одоо тэгээд энд одоо жишээл ингээд керамик ч гэдэг юм уу, арт ч гэдэг юм уу те ингээд аягүй олон гол зүйлүүд байгаа. Тэгээд энэ газарт бас гоё танилцаарай. Дараагийн бас кофе уулзалтыг дахиад бодохгүй хийх бах. Тэгээд тэрнээр бас хүрэлцэж ирээ. Би нэг зочин ч юм авчираад бас тэр зочингийнхоо түүхийг ч юм уу те хуваалцах юм уу тийм гэж бодож байгаа. За тийм ээ. За тийм бүгдээ баярлалаа. Авчирсан номуудаа бүгдээ өгч амжааг байгаа нь нийшээ өгөөрэй.